их entertainment үзүүлж байна. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Memo Эрдэс Premex компани мөрөөдлөө Memo-гоор бүтээцгээе малын эрдэс тэжээг. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч удаан эдлэгээ чанарын баталгаа дуу төргөө хотхон түүхийг өвлөж ирээдүйг бүтэе. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч илүү чанар илүү хурд агрофит тэжээлийн үйлдвэр амар хурд шингүүрт оршив. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Сөрөгчин урд компани. Эрхэм мөндөд үзэгчтэй, эрхэм мөндөд наадамчтай, Төмнийг студийн уран бүтээл чамд олон Алтай их хангаан заст мөнгөн оргилоос авраг халимын сэрвэ шиг бөөрийн мөнгөн дэлгөө хүртэх арал тэрэгэн дотоо исэн Монгол шарын даваанаас алтан эс мөлцгөлсөн овоо нэгний ус хүртэх Төв Азийн зээчин нутагта далайн хуудам дэлгэр Монгол эх орны минь алтан сайхан босгон улсан өмнгийн шаргалгав за тэр дундаан халахын түшээхэн аймгийн говь түшээгүний хошоо буюу одоогийн Өмнөгов аймгийн цогццын сумаас энэхүү нэвтрүүлгийн бэлтгэн төлөвлөж байна. Бэлгийн удирдлагын тооллын 17 дугаар жарны сүрээр дарагч ямайх гал морин жилийн зуны адаг өхөгчин онин сарын шинийн 9-өөс 11-ний өлзий үчирдвэрсэн бэлэг дэмбэрэл сайн өдрүүдэд буюу Аргын тооллын 2026 дугаар оны 7 дугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Өмнөгов аймгийн орон нутгийн өмчит 5-7 хувьцаат компани үүсгэн байгуулагдсны түүхт 60 жилийн омбэр цэнгэл наадмыг ийм хүүбрэн гэхээр нь бэлтгэн төлөвлөхөд бэлэн болж за адуун сүргийн мандаа хурдан азганы уралдаан шанд шалгах хурдан хөлгөөд гарааны сухаар өдөхөд бэлэн болсон байгааг үзэгчтэй охин дэлгэн харж байна. За Өмнөгов аймгийн Алтан гац содон цогццын сум үүсгэн байгуулагдсны 102 жилийн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одоонтой 5-7 хувьцаат компани үүсгэн байгуулагдсны 60 жилийн омбэр цэнгэл наадам ийхүү өргөн дэлгэр ёстол төгөлдөр сайхан зохион байгуулагдаж за адуун сүргийн мандаа хурдан азарганы уралдаанд газар асууларсан 22 хурдан хөлгүүд өртгүүлээд энэ өдрийн бэр цэнгэл наадам алтан доосон өргөж хүлгийн шантал шалгахаар гарааны зурхаар өдөхөд бэлэн болжээ. За халахын түшээхэн аймгийн говь түшээгүний хошооны их шинхэн уулын ойролцоо за одоогийн Өмнөгов аймгийн цогццын сумын Сэртогийн нутагт өгөөмөр уулын баруун хойд үзүүрт цэцэн уулынхан ард 5 жижиг толгодын нэрээр одоо нэрлэгдсэн 5-7 нүүрсний орд байдаг. За энэ одоо сайхан орд газар бол одоо 1966 оны галмарын жил одоо анх үүсэл өгчлөн эхлүүлж за өнөөдөр энэхүү одоо үүсгэн байгуулагдсны 60 жилийнхэн их омбэр цэнгэл наадмыг өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байна. Өмнөгов аймгийн орон нутгийн өмчит 5-7 хувьцаат компани за энэ өдрүүдэд бол одоо Монгол улсын төрийн ерөнхийлөгчийн зарилгаар ус хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн одонгоор одоо шагнагдаж за энэ цаг мөчид 5-7 хувьцаат компани үүсгэн байгуулагдсны 60 жилийн омбэр цэнгэл наадмын адуун сүргийн мандаа хурдан газараа гарааны зурхаар өдөөсөн байна. За нэгэн жарны дэртэ буюу 1966 оны галмарын жил одоо үүсгэн байгуулагдаж байсан 5-7 хувьцаат компани бол одоо Монгол улсын анхны ууган ур хайдуудын одоо нэг байгаа. За одоогийн захирлаар нь бол одоо Шарвын Отон бэр сонгогдсон ажиллаж за төлөөлөн удирдах зөвлөлийн дараагаар Бямбагийн Минд үер одоо сонгогдсон ажиллаж байна. За ингээд одоо энэ сайхан хамт олон за 5-7 уурхан хаан дүүг 60 жилийн омбэр цэнгэл наадмыг цогццын сумын дүүгт 102 жилийн омбэр цэнгэл наадамтай хамтдхан сайхан зохион байгуулж адуун сүргийн мандаа хурдан газараа гарааны зурхаагаас эргэхэд бэлэн болсон байна. Мандайлагч одоо дохио өгөхөд бэлэн болсон байгааг үзэгчтэй охин төлтөн харж байна. За хоржидоо Өмнөгов аймгийн цогццын сум үүсгэн байгуулагдсны 102 жилийн орон нутгийн өмчит 5-7 хувьцаат компани үүсгэн байгуулагдсны 60 жилийн омбэр цэнгэл наадмын хурдан газар гарааныхан зурхаагаас эргэж за 3 дээр бол одоо өнөө жилийн Өмнөгов аймгийн бэр цэнгэл наадамд харагдсан Мандалова сумын аймгийн алдарт бай Ямзавын байгалийн хурдан өргөн газар гарч ирсэн байна. За өнгөн дээр Өмнөгов аймгийн Баян овоо сумын уяаж буян нэмхийн мандах эрдний хурдан хэр
халдсан газар гарч ирсэн. Мөн одоо өнөө жил Өмнөг аймгийн Бэрцэнгэл наадмын айрыг дурталсан газар байгаа. Аман хөдөлрөө Өмнөг аймгийн Мандалова сумын аймгийн алдарт байж Жамзавын байгалийн хурдан хүрэн газар гараад ирсэн. Дорног аймгийн Дэлгэр сумын аймгийн алдарт байж Шаргын төвшингийн Унган хурдан хүрэн газарыг Мандалова сумын аймгийн алдарт байж одоо хүүгийн нармандах уяас алгын даруулдаг. За айргийн 3 дээр бол одоо Өмнөг аймгийн Хамбогд сумын уяас хурдан борморт төмөр мөнхийн насан буянгийн хурдан Туулан хайр гэдэг газар гарч ирсэн. Одоо хамгийн ард талд нь байна. За аман хөдөө айргийн 3 руу 2 хонгор газар гарч ирлээ. Төв аймгийн Баян цагаан сумын Монгол улсын хөдөлмөрийн Баатар Тодмондоо яаж Данзан нэмийн даваа хүүгийн одоо унган 2 хонгор газар одоо орж ирсэн байгаа. Монгол улсын Тодмондоо Дэштэнбэрлийн Батэрдний сод халдсан газар ган аман хөдөөнд дээр за түүний ард тал дээр нь бол одоо Улаанбаатарын ангуул дүүргийн мөнгө зурглын баярын одоо хурдан Эрбэл хонгор гэдэг газар нь гарч ирсэн байна. За зэнкэр зэжнэтэй хурдан хонгор азраг нь бол одоо алдар саран хонгор азрагных нь одоо үр юм байна. За урд талд нь яваад байгаа Тодмондоо Дэштэнбэрлийн Батэрдний хонгор халдсан азраг нь бол одоо даваа хүүгийн Баян Батны наран хонгор азрагных нь одоо төлөм байгаа юм. За Жамзавын байгалийн хурдан үрэн азраг бол одоо энэ гарч ирсэн. Өнөө жил аймгийнхан Бэрцэнгэл наадмын айрыг дурталсан юм одоо хурдан азраг байгаа. За түүний ард талд алаг зэжнэтэй сайхан алтар хэр азраг гараад ирсэн. Хамбогд сумын Ингэжргалын ажргалын хурдан алтар азраг гарч ирсэн. Батчиргалын Сэнгэл гэдэг уяач одоо уяас болгыг даруулж байгаа. За мөн одоо наадад 2 номертой мөрдөн хурдан хайр азраг бол Өмнөг аймгийн Хамбогд сумын төмөр мөнхийн насан буянгийн хурдан Туулан хайр гэдэг газар гараад байсан аймгийн алдарт байж Чулуунбаатарын мөнгөд уяас болгыг даруулж байгаа. Энэ бол одоо Өмнөг аймгийн Цогцтой сумын аймгийн алдарт бай намхан анги сайхны унган одоо өнөө жил Өмнөг аймгийн Бэрцэнгэл наадмын түрүү мөнгөний дурталсан хурдан хайр азраг үзүүрийн хэдэн газарныхаа хамгийн ард талд нь гараад ирсэн уншиж байгаа харагдаж байна. За өнгөн дээр нь бол одоо Өмнөг аймгийн Монгол улсын Тодмондоо намдгийн хөрлөгийн хоногн одоо болох Баянгова сумын буян нэмхийн мандах эрдний хурдан хайр халдсан газар одоо аман хөдөөн дээр за өнгөн дээр хонгор халдсан газар гарч ирсэн. Өмнөг аймгийн Бэрцэнгэл наадмын 4 дөрвөлдөө байгаа Өмнөг аймгийн Цогцтой сумын уяаж Алтан үлзийн Атанбаатар хурдан хонгор халдсан газар гарч ирлээ. Аймгийн алдарт бие Байгалийн газрын уяаж болгын даруулдаг Өмнөг аймгийн Цогцтой сумын Алтан үлзийн Атанбаатар хурдан хонгор халдсан газар бол одоо Хязаалан соёлын насандаа Өмнөг аймагтаа дөрүүлээд азраг болсон ахиж одоо 2 дөрүүлсэн юм одоо цуутай сайхан хурдан хүлээг юм байгаа юм. За хамгийн ард талд нь бол одоо даваа хүүгийн Баян Батны алдар саран хонгор азрагны дөөл болох мөнгө зурглын баярын хурдан хонгор азраг гарч ирсэн бол за энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан алтар хайр азраг улсын алдарт уяач наран зэцгийн алдар жаргалын өнөкн одоо Дундав аймгийн хул сумын Дашдуургийн очрын үеч хурлуулж байгаа Өмнөг аймгийн Цогцтой сумын уяач Галуудрахын хурал сүрэнгийн хурдан алтар азраг гарч ирсэн уншилж байна. За дунд талд нь одоо энэ Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол улсын мандаа байж Батулгын Сүхбаатарын өнөкн одоо Өмнөг аймгийн 3 дэс сумын Жаргалын алтан очрын хурдан буган азраг гараад ирсэн уншилж байгаа. Өмнөг аймгийн Далдан задгад сумын Батбаярын амар жаргалын хурдан хайр азраг 3 азрагны ард талд нь байгаа харагдлаа. Ари хэдэн азрагных нь өнгөн дээр Дорног аймгийн сайхан Дулаан сумын Хоохойн утган жаргалын хурдан хонгор азраг гараад ирсэн байгаа бол за Дундав аймгийн Эрдэнэт сумын аймгийн алдарт бай Лантуугийн алтан хуйгийн өнөкн одоо болох Өмнөг аймгийн Баянгова сумын Чин зүрхийн алтан булгийн хурдан хайр азраг одоо түүний ард талдаар гараад ирсэн байна. Өнөө жил Өмнөг аймгийн Мандалова болон Дундав аймгийн Дэлгэр хангийн сумын Бэрцэнгэл наадмын төрүүлсэн юм одоо хурдан азраг байгаа. За саран намхтай зэнкэр зэжнэтэй хул азраг бол Өмнөг аймгийн Цогцтой сумын уяаж Үлжид өгсөн шин дөрвийн хурдан хул азраг гарч ирсэн байна. Түүний ард талд нь Дорноговын сайхан дулаагийн Хоохойн утган жаргалын хурдан хул азраг гарч ирсэн байгаа. За Өмнөг аймгийн Баянгова сумын Чин зүрхийн алтан булгийн хурдан хайр азраг бас одоо энэ хэдэн газрынхаа өнгөн дээр одоо гарч ирсэн уншиж байгаа үзэгч та бүхэн дэлгэн харж байгаа бол улсын мандаа уяаж Батулгын Сүхбаатарын өнөкн одоо Өмнөгийн 3 дэсийн жаргалын алтан очрын хурдан хайр азраг хамгийн ард талд нь өнгөрсөн жил Дорндын цагаавгийн 90 жилийн үед айрагдж байсан юм одоо хурдан азраг да. За Монгол улсын алдарт бие наран цэцэрийн алдар жаргалын өнөкн одоо Өмнөг аймгийн Цогцтой сумын Галуудрахын хурал сүрэнгийн хурдан алдар азраг гараад ирсэн байгаа. За энэ дэлгэсний харагдаж байгаа хурдан хайр азраг бол Өмнөг аймгийн Далдан задгад сумын Батбаярын амар жаргалын хурдан хайр азрагыг Дундав аймгийн Хул сумын аймгийн алдарт байж Бодоржин Мэмдэлгэр уяас болгыг харуулж байгаа. За 10 жилийн өмнөх 5-7 50 жилийн өмнө Бэрцэнгэл наадмын энэ хайр азрагны эцэг шар газар нь хязаалан үрээ одоо түрүү мөнгөний турталж ирсэн юм одоо төвөгтэй дээ. За энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан алтар хайр азраг бол Өмнөг аймгийн Хамбогд сумын Ингэжргалын ажргалын хурдан хайр азраг гараад ирсэн. Бачиргалын зэнгэл уяас болгыг харуулж байгаа. Төв аймгийн Арга улс сумын Батбаатар гэдэг хүний өнөкн одоо юм байгаа юм. За Жамзавын байгалийн хурдан хүрэн азраг Мандаловоогоос гараад ирсэн уншиж байгаа бол Тодмондоо байд Дэштэнбэрлийн Батэрдний сод халдсан азраг за Мөнгөчргалын баярын хурдан хонгор азрагнууд гарч ирсэн байгаа. Өнөө жилийн Өмнөг аймгийн Бэрцэнгэл наадмын дөрүүлээд Хамбогд сумын Бэрцэнгэл наадмын айргийн 3 дурталсан Хамбогд сумын хурдан борморт төмөр мөнхийн насан буянгийн хурдан Туулан хайр гэдэг азраг гараад ирсэн аймгийн алдарт бай намхан анги сайхны өнөкн одоо ном дамгтай хурдан хайр азраг бол одоо аймаг үсийн уралдаанд 10 гаруй айрагдаад дөрүүлээд байгаа Өмнөг нутгийн зартай хурдан өмнөх юм байгаа юм. За өнгөн дөрийн бол одоо 2 халдсан азраг гарч өдөлсөн байгаа. Өмнөг аймгийн Булган сумын Монгол улсын Тодмондоо байж өнөө жилийн Монгол төрийн Бэрцэнгэл наадманд унган шар газаргаан дөрүүлэгсэн намдгийн хөрлөгийн өнөкн одоо за алдарт одоо
мөнгөн хэр азарганыхан төлөө өмнө аймгийн Баян овоо сумын буян нэмхийн мандах эрдний хурдан хэрэлцэн газар өнгөрсөн хэвээр байгаа юм байна. 2023 онд аймагтан харагдсан өнөө жил мөн одоо аймагтан харагдсан цаад алтан 69 тоодомгтой жижигхэн хөнгөрөлдсөн газар бол за өмнө аймгийн Цогцтой сумын аймгийн алдарт байж байгалийн газрын уяаслагын даруулдаг Цогцтой сумын Алтан үлзэн Атанбаатарын хөнгөрөлдсөн газар аймгийн бэр цэнгэл наадам 4 харагдсан дөмг хурдан дөмнөхөө. За өнөө жилийн өмнө аймгийн бэр наадмын 4 магнаа төмөр мөнгөний сан буянгийн хурдан туулаа хэр азар одоо гараад ирсэн уншиж байгаа бол Улаанбаатарын уулдургийн мөнгө чиргэлийн бэрийн хурдан 2000 хонгор гэдэг газар гараад ирсэн алдар саран хонгорын үрийн байгаа юм аа. За дунд аймгийн Хулцмын аймгийн алдарт байж Буддөржин нэмдэлгэрийн уяаслагын харуулж байгаа өмнө аймгийн Далан задрал сумын Батбаярын амар чиргэлийн хурдан хэр азаргаа туулаа хэрийн артай залгалаа. За энэ хэр азарг бол одоо хязгаарлан үрэ тэргүүн хурд уралдаанд аяргдэж байсан азаргаан соёолон за хулц сум болон дарган сумын 100 жилийн өмбөр цэнгэл наатанд өнгөрсөн жил одоо туусуур түрүү мөгнө дурталсан юм одоо хурдан азаргаа өнөө жил цогтоо төрүүлээд эрдэнэдээ төрүүлж ирсэн давхар яны азарг юм байгаа юм. За өмнө аймгийн Мандалаа сумын Жамзовын байгалийн хурдан өрн азарг түүний ард талд харин өмнө аймгийн Хамбогд сумын Ингэцэргэлийн азаргын хурдан алтар азарг гараад ирсэн уншиж байгаа. Энэ алтар азарг бол одоо Хэнтэй аймгийн Баян утга сумын улсын алтан унганы эзэн Амгалангийн Мэнд үеийн Адуун сүргийн угшаалтай юм одоо хурдан азарг байгаа. За дунд аймгийн Хул сумын Ташторгийн очрын үе хүртэл болж байгаа гал утрахын хорол сүрэнгийн хурдан алтар азарг дээр сүрэгчин брендийн Чернелийн ганц ажнаатай дээр цаатлын 2 сарганы өнгөн дээр уршиллаа. За өнөө жил одоо өмнө говийн цогтоо дамын хүзүүдээ дунд говийн Хултад харагдаад за мөн одоо дунд говийн 3 сайхан болсон аймгийн зүүн бүсэд харагдсан юм одоо хурдан азарг байгаа. За Монгол улсын Дутмандаа Таштанбэрлэлийн Батэрдний Сот халзан гэдэг азарг бол одоо энэ гараад ирсэн уншиж байна. Таштанбэрлэлийн Батэрдний Дутмандаа бол одоо 10 жилийн өмнө 5 толгойн 50 жилийн өмбөр цангал нааданд алтар турдан ажны савтар азарга шүтлэн насанд дөрүүлгээд хязгаарланд нь улс алсан азаргийнхаа төл буруугаас одоо хэрэгдүүлж байсан. За энэ дэлгэсний харагдаж байгаа өмнө аймгийн 3 дэс сумын Жаргалын алтан очрын хурдан бууган азарг өнгөрсөн жил Дорнод аймгийн Сагаан хоосон үүсгэн байгуулагдсан 90 жилийн ойд аяргдэж байсан. За хан хөнгөрийн дүмэн адууны баяр цангал нааданд өнөө жил бас одоо аяргдсан баха. За Монгол улсын Мандалаа байж Батлын Сүхбаатарын хунаган адуу за түүний ард талдаа Цогцтой сумын Өлзий төгсгийн шин дөрийн хурдан саран намхтай уул азарг гарч ирсэн байна. За өмнө говь нутгаас одоо дөрөнгөрсөн Монгол улсын Тотмандаа байсан нарын одоо нэгэн болох Цогцтой сумын Монгол улсын Тотмандаа байж Таштанбэрлэлийн Батэрдний хурдан Сот халзан азарг одоо энэ гараад ирсэн наран хонгор азарганы үрээ. Түүний ард тал дээр бол одоо өмнө аймгийн Мандалаа сумын аймгийн алдарт бие Жамзовын байгалийн өнөө жилийн аймгийн бэр цэнгэл нааданд аяргдсан хурдан өргөн азарг гараад ирсэн. За аймгийн алдарт бие одоо хүүгийн нарманд уяаслагыг харуулж байгаа. За Ажнын Батэрдэн Дутмандаагийн Сот халзан азарг бол одоо энэ гарч ирсэн уншиж байгаа бол өмнө аймгийн Хамбогд сумын уяач Ингэцэргэлийн азаргын хурдан халтар азарг мөн одоо гарч ирсэн байна. За 10 жилийн өмнө 5 толгойн 50 жилийн өмбөр цэнгэл нааданд Сүхбаатар аймгийн Асгат сумаас Оёгийн мөнгөтийн зэгэл халдсан гэдэг азарга түрүү магнаа турталж байсан шүү. За тийм одоо сайхан дүүх байгаа. За энэ дэлгэсний харагдаж байгаа Улаанбаатар хотын хан уулдургийн мөнгө чиргэлийн бэрийн хурдан Эрмэл хонгор гэдэг азарга одоо гараад ирсэн байгаа. Монгол улсын Хөдөлмөрийн Баатар Дутмандаа Данзан нэмийн даваа хүүгийн одоо саран хонгор азарганых нь үр юм байгаа юм. За ингээд энэ өдрийн бэр цэнгэл наадмын Адуун сүргийн мандаа хурдан азарганы уралдааны үзүүрийн азаргануудыг одоо сайхан даваа хүнд харуулгаад дундгүйн хултын Дэшторгийн очрын үе хүртэл болж байгаа гал утрахын хорол сүрэнгийн хурдан алтар азарга өнөө жил дундгүйн Хултад харагдаад өмнө говийн Цогтоод харагдаад дундгүйн зүүн бүс 3 сайхан болоход бас харагдсан. Цаад алтан нь бол одоо Чин мулгийн алтан мулгийн хурдан хэр азарга Чин зүрхийн алтан мулгийн хурдан хэр азарга гарч ирсэн байгаа бол за дунд аймгийн Хулц сумын аймгийн алдарт байж Буддөржин нэмдэлгэрийн үе хордлуулдаг Батбаярын амар жаргалын хурдан хэр гэдэг азаргач нь хойноос нэг одоо дэлгэж өвхөн байдаг азаргата. За энэ бол одоо нэргүн бачаргалын точр азарганых нь одоо төлөм байна. Точр азарг буюу энэ хэр азарганы одоо эцэг шар азарга нь 10 жилийн өмнө 5 толгойн 50 жилийн өмбөр цэнгэл нааданд хязгаарлан үрээ түрүү мөгнө турталж байсан ийм одоо сайхан дүүгтэй. За өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Дарган сумын 100 жилийн өмбөр цэнгэл нааданд дөрүүлсэн Хул сумын хамбэр цэнгэл нааданд мөндрүүлсэн. За намгийн хөрлөө Тотмандаагийн мөнгөн өшөөд хэр азарганы дөл болох Баян овоогийн буян нэмхийн мандах эрдний хурдан хэр алзан азарга одоо хайргийн 4 дээр байгаа юм байна. Хэр алзан азарганы эцэг Тотмандаа намгийн хөрлөөгийн мөнгөн өшөөд гэдэг азарга бол улс улсын бэр цэнгэл нааданд дөрөв дөрүүлсэн ирээдүйн өмнөг 1000 долларын уралдаанд одоо төрүүлж ирсэн юм одоо хурдан өмнөх. За өмнө аймгийн бэр цэнгэл нааданд дөрвөндөө дөрүүлээд байгаа өмнө аймгийн Цогцтой сумын аймгийн алдарт байж Баянгалын газрын уяаслагыг харуулдаг өмнө аймгийн Цогцтой сумын одоо уяач Мандалай сумын уяач Сувдхүүгийн баяр магнайн унаган адуу болго Хатанбаатарын хонгор халдсан азарга өнгөн дээр байгаа бол өмнө аймгийн Далан задрал сумын Батбаярын амар жаргалын хурдан хэр азарга аман хүзүүн дээр гарч ирсэн 9 настай ишиг дэлгэрийн бэлэг дэмбэрэл гэдэг үгэд одоо унжирд болж байгаа энэ өдрийн барь цангал нааданд хойхон далаас нэг цугуухан сайхан нөлөөд байгаа одоо хэр азарга өнөө жил цогтоо өдрүүлээд Эрдэнэ далайн суманд мөн одоо түрүү магнаа дурдсан 3 дахь давхар яны азарга байгаа. За өнөө жилийн өмнө аймгийн барь цангал наадмын түрүү магнаа намхан инх сайхан алтартын унаган
хурдан адуу өмнөг аймгийн Хамбогд сумын Төмөрмөнгийн насан буянгийн хурдан туулаа хэр азрагыг аймгийн алдарт байж Чулуунбаатарын мөнгөд уяа жолыг наруулж байгаа айргийн 3 дээр гарч ирсэн байна. За айргийн 4 дээр гарсан цагаас хөдөлж уралдсан мандах эрдний хурдан хэр алдсан азраг мөн одоо гараад ирсэн байгаа. За өнөө жил аймагт харигдсан 3 жилийн өмнө өмнөг аймагт мөн одоо харигдсан үндсэндээ өмнөг аймагт 2 харигдаад байгаа азраг. За урд талд нь яваад хонгор халдсан азраг бол одоо хязгаарлан соёлон өмнөг аймагт төрүүлээд за азраг болсон өнөө ахиж 2 төрүүлсэн цогцтой сумынхаа 100 жилийн өмнө зингэл наадмыг хөдөлсөөр өгөөд одоо энэ дэвжээн дээр хайрагдаж байсан. За ингээд алтан үлзийн Атанбаатарын хурдан хэр алдсан азраг ахиад өнгөн дээр гарч ирлээ. Үзүүрийн дөрвөн азрагыг одоо хөдөлгсөн өмнөг аймгийн Далан задгад сумын Батбаярын амар жаргалын хурдан хэр азраг аман хөдөлгөөн дээр гараад ирсэн уушаалж байгаа бол Төмөрмөнгийн насан буянгийн туулаа хэр азраг айргийн 3 дээр одоо гарч ирсэн байгаа. За 10 жилийн өмнө Сүхбаатар аймгийн асгатаас оюугийн мөнгөд тэнцэгэл халдсан гэдэг азраг төрүүлээд 20 жилийн өмнө өмнөг аймгийн Хөрмөн сумын Хоохрын Батбан сүрэмгийн Үүлэнбар гэдэг азраг энэ дэвжээн дээр төрүүлж өсөж шүү 5-7 дүүхэн өгөхөд за өнөөдөр ингээд Дунд аймгийн Хулд сумын уяаж Бодоржин Мямдалгын уяаж залгыг наруулж байгаа өмнөг аймгийн Далан задгад сумын Батбаярын амар жаргалын хурдан хэр азраг нь өнгөн дээр гарч ирлээ. Сайхан Монгол азрагта 10 жилийн өмнө энэ дэвжээн дээр 5-7 давин жилийн үед эцэг шарга азраг нь төрүүлж байсан. За ингээд одоо Нэргүн Бат жаргалын алдар хурдан өмнөг Точрог азрагны одоо дөдөлг Батбаярын амар жаргалын хурдан хэр азраг төмөн олныг байсан бол Төмөрмөнгийн насан буянгийн туулаа хэр азраг аймагтан дөрүүлээд давхруугаар ам хөөцөө буян нэмхийн мандах эрдний хэр алдсан азраг айргийн 3 алтан үлзийн Атанбаатарын хонгор алдсан азраг айргийн 4 турталсан бол цогцтой сумын Галуудрахын хорол сүрэнгийн хурдан алдар азраг айргийн 5 турталлаа. Хамбогд сумын Энг жаргалын азрагын алдар азраг 6 өмнөговын Баян овоогийн за Чулуун дөрхийн алтан булгийн хэр азраг 7 за энэ өмнөг аймгийн 3 дэсмийн жаргалын алтан өчрийн хэр азраг наадалтан 8 Тодмонтой Тэстэмбэрлэлийн бат эрдний сод алдсан азраг 9 мөнгө жаргалын баярын хурдан Ирмэл хонгор азраг 10 турталлаа. Аймгийн алдарт байж Бодорж Бямлгар гэдэг юм байна. За өнөөдрийн баяр цэнгэл наадамд хурдан хэр азраг түрүү мөнгнээ турдлаа. Хэр азрагны удам өгшил урд өмнөх амжилтын талаар. За хэр азрагны удам гэвэл манай Нэргүн Бацгарлахын маань хурдан шарга газрын төлөө гоё. Би 50 жилийн ойд нь улсын бус тэзал өрөө төрүүлсэн 10 жилийн өмнө. 10 жилийн ар дээр төл газрын төрүүлсэндээ маш их баяртай байна. Тэгээд нийт наадам хийж байгаа цэцчүүдтэй 5-6 тараасчуудаа эрүүл ганцаараа сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Энэ жил цогтоогийн наадам төрүүлээд сая Эрдэнэтлээ наадам төрүүлчихэд нодон дараагийн 100 төрүүлээд хул сумандаа төрүүлээд соёл үүрээ сумандаа бас айргийн тавар хурдлаад тэргүй урд гэдэг Монгол адууны уралдаанд аймгийн бус соёлд тавалж ирсэн юм л одоо байна. Одоо 7 настай одоо. Яг сайхан Монгол. Их тал нь Дорногын хоёртын бодан бэлгээ Бууган баяр бэлэг баяр гэж хүний онгонтоо да. За эцэг тал нь Ухангой халууны төлөө хурдан тод шаргын төлөө юм аа. За тэгээд одоо энэ өнөөдөр хин гэж хүний нэр дээр мордож яригдаг. Өнөөдөр манай үеэл Батбаярын амар жаргалыг манай үеэл байна. За намайг өмнөг аймгийн цогцтой сумын Сэрстогийн малч Чулуунбаатарын мөнгө гэж юм байна аймаг алдарт гэж. За миний хэр азрах чинь өмнөг аймгийн цогцтой сумын аймаг алдарт яаш намхан сайхны унаг адуу 20 тутаа дуугам миний хэр азрах их хурдан байгаа юм баг наснаас авахгүйлаад аймгийн мөс төрн олон орсонд 10 хэд орчоод байна. Энэ чинь 14 5 дахь орчоо. Энэ жил аймгийн баяр наадам. Сая энэ жил аймгийн наадам төрүүлчихэд Хамбогд сумын наадамд 3 болчиход энэ үнэхээр 3 дахь орчих. За нутгийн зан олон нийтдээ одоо энэ нутгийн зан олон цогцчичүүдтэй баяр наадмын мэдлэгээ төвшүүлэхгүй юм. За сайхан наацгаа гаргаж хэлье да. Цогцсонд. За баяргийн олон наадмаас харигдэр хүртэх болтугай. За энэ эмэгтэй хүүхэд унжурдсан байна. За ахын дүүгийн нэр нь юм бэ? Болор Эрдэнэ. За жоохон тийшээ зогсчих. Хэний Болор Эрдэнэ гэдэг юм? Эрдэнэ Болор Эрдэнэ. Ган Эрдэнэ Болор Эрдэнэ үү? За хэд настай вэ? 10 настай. За мордогт нь одоо уяач ахын дүүд юу гэж зөхөв? Мөрөөсөө хонж ариг дөрөв аваарай гэдэг. За захиас энэ биелүүлв. За ахын дүү баяргийн олон наадмаас харигдэр хүртээрэй. Аав өмнөг аймгийн Баян сумын хараад сумын алдартай байж буян нэмхийн мандах хэрэгтэй гэж байна. За хурдан хайр алзаа азрагных нь удам өгшил урд өмнөх амжилтын талаар. За удам өгшил Монгол улсын тодмонлоо биш намдгийн хөрлөө ах юм. Мөнгө өшөөтийн төл. За урд өмнөх амжилт аймгийн баярын наадамд 23 онд харагдаад сая энэ жил аймагтаа харагдаад Баян 7 ойд харагдаад дэлгэр зөвхөд бас орж ирсэн. За энэ жилийн бол хэд дэх давхар вэ? Энэ жилийн 2 дахь давхар аймагтаа оролдоод энэ. За нутгийн зан болон цогцчичүүд 5 толгойчууд бас нэг баяр наадмын мэдлэг төвшүүлсэн. За цогццын сумын эдгээр ард иргэд наадамчид баяр наадмын түргээд үе урхаачид 60 жилийн тэмдэглэж байгаа бүх ажилчид урхаачид баяр наадмын төрөгөж сайхан наадараа гэж хэлье. За намайг өмнөг аймгийн Номгон сумын залуу яач авирын цэцэн бэлэг гэдэг. За хурдан хонгор алзаа азрагны удам өгшил урд өмнөх амжилтын талаар. Энэ манай
Атанбаатар ахын хонгорол заазраг байгаамаа. Байгалийн аз хоёр ах маа. Тэ байгалийн аз хоёр ах маань үйсэ. Өмнө говьтоо 4 төрүүлчихэд байгаа газаргаа. Энэ ч сайхан энэ жилийн даан уяа. За. За энэ сайхан нутгийн зан олонд бас баяр наадмын имчилгээ төвшүүлдэг. Тэгэлгүй яах вэ? Хэний унган явдал? Энэ өмнө говьмгийн манлай сумын баяр магнаа гэдэг залуугийн унгаа тухаамаа. За 5-7-жуудаа энэ өдрийн баярын мэндийг хүргье. Намайг дундгойн хулд сумын залуу яс таштаар очиргддаг. За хурдан хар азрагных нь удам өгшил урд өмнөх амжилтын талаар Энэ өмнө говьмгийн цогцолсын сумын аймгийн Монгол Улсын алдарт биш. Наранцгийн алдар жаргалын унгаад. Тий. Энэ жил 4 уралд 4 урлаа. за хаана уралдаж яаж. Хул цогтва дам үзүүдэд хулдаан дөрвлөд сая 3 сайхан төчиж тавлаад саянд тавллаа. За. Сүйтэт надамын магнай боллоо сургийн дундаа тэргүүн нь боллоо жирсэн эзэн уяа чам баярлуулдаг ижил сургаа урдаллууд анаа хурдан азрагнууд нь сүйтээгүний тул сүртэтраны ханнунаг сүлтөтгэгэн төрийн атам нуягдан сагдаж уралдах хүртэ манлай жирсэн утмын хурдан азрагнууд сайхан азрагнуудын эзэн уяа чинэлвэл Тадан задгы сумын амар жаргалын хэр хаммы сумын хуят насмынги тулай хэр аян ава сумын хуят манды хэртний хэр согчөци сумын хуят хаттамматры хонгор согчөци сумын хрият хорулсрынги халтар эдгээр хурдан азрагнуудын Ачуткиген төрийн алтан саян бол тугийн өмнө айргицгээр мэл даалгыг чарталнаа баярлуулсан армаг хурдан азрагнууд. Саяхоо өмнө говьмгийн алтан гац содон цогцлын сум үүсгэн байгуулагчны 102 жилийн Монгол Улсын хөдөлмөрийн авьяаны улаан тугийн одонтой 5 толгой хувьцаат компани үүсгэн байгуулагчны 60 жилийн амбар цангал наадмын атун сүргийн манлай хурдан азрагны уралдаан төрүүлж яригдсан хурдан хөлгүүдийн алдар цолыг айлтхан сонирдуулж түрүү магнаа турталсан амар жаргалын хурдан эр азрагны шагналыг цогцлын сумын Монгол Улсын дод манлай авч улсын их хурлын гишүүн гэсэн Даштанбэрлэлийн Батард нь гардуулан өгж өргөж байна. За Батард нь дод манлай бол одоо 10 жилийн өмнө энэ сайхан 5-7-50 жилийн засгийн усрын өвийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд алдар турдан өмнө ажны завдар азрага шүтлэн насанд нь дөрүүлгээд Монгол төрийн бэр цэнгэл нааданд 3 жил дараалан дөрүүлсэн улс алдсан азрагныхаа төл одоо хязаалан бурууг мөн сайхан айргдүүлсэн юм одоо дүүхтэй. За ам хүзүүн дурталсан төмөр мөнгөний насан буянгийн хурдан туулай хэр азрагны шагналыг за улсын их хурлын гишүүн Эренчин Бямбын сэт дөрж гардуулан өгж өргөж байгаа үзэгч та бүхэн дэлгэн харж байна. За түрүү мөрийг 5-7-очоод 10 сая төгрөгөөр ивэн дэлгэн шимж урамшуулж байна. Дундгай аймгийн хурд сумын аймгийн алдарт байж Будуржин Бямдэлгэр гэдэг залуу 10 жилийн өмнө одоо хэр азрагныхаа эцэг шар газаргыг хязаалан насанд нь улсын нааданд найрагдуулаад давхар ягаар энэ сайхан алтан давжаан дээр 5-7-50 жилийн ойд одоо төрүүлгэж байсан бол за даруй 10 жилийн ар дээр төл хэр азрагыг нь бас одоо төрүүлгэж түмэн өлнийг сайхан зэнгүүлж бас нэгэн сайхан дүүхийг үчлээ. За ам хүзүүн өмнө аймгийн ам богд сумын төмөр мөнгөний насан буянгийн туулай хэр азрага за 3 баян овоо сумын баян мөнгөний манд хэрдний хэр алзан азрага айргийн дөрөв цогцлын сумын алтан өлзийн Атанбаатарын хонгор алзан азрага айргийн дав цогцлын сумын галуутрахын хоролсрынгийн хурдан алтар азраганууд тус урдалж уйсан эцэн унсан хүүхэд наадамчин олноо байсаглаа. Монголын 100% органик анхдагч үндэсний үйлдвэр Мемо. Мемогийн бүтээгдэхүүнүүдээс адуун зориулагдсан энэхүү супер мемо. Нэг шуудаа тэжээл нь нэг адууны бүтэн жилийн хэрэглээ. Тэжээлэн дээр 50 грамыг холиод өгтөл хангалттай. Үр дүнд нь хурд хүч, тамир тэнхэг нэмэгдүүлнэ. Бодисын солилцоог эрчимжүүлнэ. Хөлсөөр гарах эрдэсийн дутагдлыг нөхөн. Дархлааг дэмжиж өнгө зүсийг сайжруулна. Булчингийн сэргэлтийг түргэсгэнэ. Мөрөдлөө мемоор бүтээцгээе. Овёс хэвгийг үйлдвэрийн аргаар жигд хольж, давс хужир, сэлэн, эрдэс боцор баяжуулан адуу хурдан мөрөнд зориулан үйлдвэрлэсэн тижээл амар
чиглэж бэлтгээд шууд хэрэглэж болох чанар стандартын шаардлага хангасан хэрэглэхэд амар тэжээл амар. Үндэсний үйлдвэрлэгч Агрофид тэжээлийн үйлдвэр. Хурдан мөрөнд зориулан хамгийн цэвэр, хамгийн чанартай овёс хэвгийг олон төрлийн витамин, үл орлогдох амин хүчил, кальц, селен, эрдсээр баяжуулан үйлдвэрлэсэн бүрэн найрлагатай хүчит тэжээл. Хурдан мөрөндөө хурд тэжээлийг Агрофид тэжээлийн үйлдвэр. Таван толгой наадам бонжэр химсэг уянгатай 60 жилийн шастар судар түүхийн их авшигтай урд хуваалцах морь газрын адястай хүчэн үзэлцэх бөхчүүд алгалын арын шантай Монгол наадам ихэлж байна. Ан хүмүүд хөхөрдөж үнэрээ булаалтан талговын хэнцэрлэж өнгөн булаалтан ардын наадмын дивжээ асар найхнаар дүрдээ андын хүсэт бийсэн шиг сэтгэлд баярлаад ирлээ. Өмнө аймгийн цогц зүйсэн үүсэн байгуулагдсны 102 даван толгой компани үүсэн байгуулагдсны 60 жилийн ойн баяр наадмыг нээж өмнө аймгийн цогц зүйсэн засаг дарга Дайн доржийн Батвшин үг хэлэн. Эрхэм мөндөд цогццын нутгийн 100 олон наадамчинд түмэн минь. Мөнхөнх тэнгэрийн ивэл дор мандан бадарсан Монгол төрийн сүр хүч өвгдөөцийн ариун гол голомтын өлзий өрөөл говийн уудан талын хэмээр та бүхний амьдрал ажил үйлсийг эвэргэлж ивэж байх болтугай. Цогццын сум үүсгэн байгуулагдсны 102 жилийн 5 хувьцаат компани байгуулагдсны 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж эрүүл их амар амгалан ад хэмээр ажил үйлсийн ариун их амжилтыг хүсье өрөөё. Түүх бол өнгөрснийг өгүүлдэггүй. Түүх бол үндэсний ой санамж юм. Нутаг усг бол газар нутаг дээрх нэгэн цэг биш. Нутаг ус бол Монгол хүний язгуур бахархал оршихуйн үндэс юм аа. Ийм учраас өнөөдөр бид зөвхөн баяр наадмаа тэмдэглэж байгаа бус өнгөрсөн үеийнхээ хөдөлмөр өнөөдрийнхөө бүтээн байгуулалт ирээн дүйхээ хөгжлийн өмнө хүндэтгэл мөргөж би ариун өдөр юм аа. Энэ нутгийн чулуу бүрт өвгдөөцсөн минь мөр бий. Эсний ширхэг бүрт хөдөлмөрийн үнсэн бий. Тэнгэрийн хаяа бүрт ирээдүйн итгэл бий. Энэ сайхан нутгийг үеийн малчид, хилчид, уургайчид, багш, эмч, инженер, төрийн албаа хаагчид, ажилчин хөдөлмөрч хүмүүсийн хамтын өмтөр бүтээж ирсэн юм аа. Цогццгийн нутгийн айл өрөх бүр элэг бүтэн инээд баясгалтай байж ахмад буурлууд минь эгч тунх хүүхэд багчууд минь эрдэм номонд шамдан залуус маань их нутагтаа ажиллаж бүтээж бахархалтай амьдрах болтугай. Монгол улсын тусгаар тогтнол Батбэх Монгол төрийн сүр хүч өнөмөх Монгол түмний эв нэгдэл эгнэгт бат орших болтугай.
Бидний ахмад буурлууд тэртээ 1966 онд оны гадам ойрын жил бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газрын тогтоолоор Уурхай хаан анхны шаг татсан тэр цагаас хойш өдийг хүртэл их түхээ бидсээр 2026 оны гадам ойрын жил 60 жилийнхээ түүхийг ёслол төвлөр тэмдэглэж байна. Манай 5 толгой Уурхайн замнууд бол дан ганц уурхайчлыг байх зогсохгүй. Цаашлаад нийт говьчууд тэр дундаа өмнгийн шороод говь нутгийн нийт ард иргэд цогцсон сувын уугууд суугууд орсын суугчид төрж өссөн хүмүүс хамтран ажиллаж байгаа бүхэл байгууллагын түүх билээ. Нэгэн жарны түүхийг бичсэн үе үеийн уурхайчид хүндэт зочид төлөөлөгчид ард иргэд наадамчин зонгодондоо 5 толгой уурхай үүсгэн байгуулагдсны 60 жилийн ой баярын мэндийг дахин дэвшүүлье. Эр болгоно сэрэг болдог. Тул болгоно үлэг болдог. Уул болгоно айхан болдог. Ус болгоно өрөм болдог. Ангайгасраа бүмбийн оронтой. Ойгасраа бүхний оронтой. Халагасраа тэнгэрийн оронтой. Уйгасраа шамбудын оронтой. Амаг Монголын агуу олон тавин оо. Тэнгэрний атан ологомын оо. Ичиндин өрмөн оршлон хүчин тан өмнөн амгшном.
За өмнө аймгийн зохицлын сумнаа зохион байгуулагдаж буй Монгол улсын хөдөлмөрийн авьяаны улаан дугийн одонтой орон нутгийн өмчөд 5 долгой хувьцаат компани үүсгэн байгуулагдсны түүхэн гэр болдоор 60 жилийн өмнө цэнгэл наадам өргөн дэлгэр ёслол төгөлдөр сайхан зохион байгуулагдаж за их хоёр цэнгэл наадмын албан ёсны нээлтийн үйлчилгээний дараагаар соёлын усны мөрдийн уралдаан шанд шалга хурдан хөлгүүд гарааны зургаар хөдөлсөн байгааг үзэгч та бүхэндэлтэн харж байна. Соёлын усны мөрдийн уралдаанд газар цугларсан 40 хурдан хөлгүүд өртгүүлээд энэ өдрийн бэрсэнгэл наадам давтан долсон өргөж хөлгийн шанд шалгаар ийхүү гарааны зургаар хөдөлсөн байна. За алс тэртэг 1966 оны гал мөрөн жил тулгын чулуугаан залж өндөр үүдээ нээж байсан 5 долгой хувьцаат компани за анхны дараагаар нь бол Дундгой аймгийн цагаан ууны нүүрсийн урхаад мастраар ажиллаж байсан өмнө аймгийн ам богдсон яриад тэрэтний хүүхэн жив сонгогдсон одоо ажиллаж байсан дүүхтэй за хоржидоо хурдан соёлын насны гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэж Дундгой аймгийн сайхан овоосмын аймгийн алдарт бай сайн бэрийн гомбидийн уяа солгийн харуулж байгаа өмнө аймгийн баян овоосмын Ваанчгийн насан батын хурдан хараалцсан үрэ хамгийн наадлаар нь хошуулдас хийгээд гарч ирж байгаа харагдаж байна. Цаатлын хоёр үрээнийхэн зөв талд нь ногоон зэжнээтэй хүрэн халдсан үрэ гараад ирсэн өмнө аймгийн зохицлын сумын уяаж өнөр жиргэлийн газрын хурдан хүрэн халдсан үрэ мөн удаа гарч ирсэн уншиж байгаа үзэгч та бүхэндэлтэн харж байна. За наадалт нь өнөө жилийн өмнө аймгийн бэрзэнгэл наадам нам хөдөлгөөд Өвөрхөн аймгийн бэрзэнгэл наадам аягийн 3 тогтсон өмнө аймгийн баян овоосмын Ваанчгийн насан батын хурдан хараалцсан үрэ гараад ирсэн байгаа. За эргийн гурав дээр одоо цэнхрадаг өвчтэй өгөөдөө бор үрээ гараад ирсэн өмнө аймгийн зохицлын сумын уяаж тавржийн од гэрлийн хурдан бор үрээ мөн одоо гарч ирсэн ам хөзөр орж ирлээ. Аймгийн алдарт уяаж Болорбаатарын нэржрүү уяа солиг нь харуулж байгаа Төв аймгийн алтан болог сумын Монгол улсын тутмандаа байж Дуржийн гамдургийн унаган адуу байгаа. За өнгөн дээрээ Орнод аймгийн цагаан овоо сумын Нацаг дуржин бэр сайхны хурдан хул үрээ гарч ирээд бүтэн биеэрээ өнгөлөө. Өвөрхөн аймгийн дарагт сумын аймгийн алдарт уяаж Багаатарын нохой цагаан уяа солиг нь харуулж байгаа. За ам хөзүүн дээр нь одоо сайхан бор үрээ гараад ирсэн уншиж байгаа од гэрлийн хурдан Аягийн 3 дээр цаадлаар нь 2 номерт амьдсан өмнө аймгийн Мандаа сумын Батбаярын дэгшүүрийн хурдан хүрэн үрээ гараад ирсэн уншилж байгаа 6 номертай саарал үрээ Аягийн 4 дээр гараад ирсэн өмнө аймгийн Мандаа сумын уяаж Сумьягийн Адгиват хурдан саарал үрээ гарч ирсэн уншилж байна. За үзүүрийн 4 үрээ бол одоо ингээ 2-2 жаахан зэрэгэн за Аягийн 5 дээр 77 номерт амьдсан цогцтой сумын уяаж өнөр жиргэлийн газрын хурдан хүрэн халдсан үрээ гараад ирсэн уншилж байгаа. Арын хэдэн үрээнийх нь өнгөн дээр 93 номерт амьдсан бор үрээ орж ирлээ. Өмнө аймгийн Хүрмэн сумын аймгийн алдарт уяаж Өлзий хөтгийн мөнгө жиргэлийн хурдан бор гарч ирсэн байна. Монгол улсын тутманлаа явж Агван сандангийн бацрхийн унаган адуу 55 номерт амьдсан Орон аймгийн сайхан дулаан сумын Төмөр хүйгийн шарав дөрчийн хурдан хүрэн үрээ ус одоо энэ хэдэн үрээтэй нийлж харагдаж байна. Урд талтан 77 номерт амьдсан аймгийн алдарт уяа Намхан анги сайхны унаган адуу зогцтой сумын уяаж өнөр жиргэлийн газрын хурдан хүрэн халдсан үрээ ус одоо гарч ирсэн мөштэй дугаар үзэгч та бүхэндэлтэн харж байна. За түүний урд талд дээр нь бор үрээ одоо гараад ирсэн байгаа. За ари үрээнүүдийг одоо сайхан харуулгаад 11 номертай Ажнам Батэрдэн Дутмандагийн хүрэн үрээ байна. 100 номерт амьдсан ахиад одоо сайхан хүрэн үрээ орж ирсэн өмнө аймгийн зохицлын сумын Баатар чулууны бат сайхны хурдан хүрэн үрээ одоо орж ирсэн уншиж байгаа хам богд сумын уяаж Бөнтөнгийн хангардын хурдан хулуурайг тэр эмэгтэй хүүгүүд унсан цээжний хэдэн үрээрөө мөн одоо нийлж байгааг одоо үзэгч та бүхэндэлтэн харлаа. За Начин Баатарын үеж урдлуулж байгаа Ваанчгийн насан батын хурдан хараалцсан үрээ бол Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын аймгийн алдарт бай. Дамнин зүрэнгийн аюулгийн унаган адуу байгаа аймаг болон аймаг үсгийн уралдаанд 10 гаруй айрагдад дөрүүлээд байгаа. Өнөө жилийн Монголд их хөл цэнгэл наатанд үзүүр зарлагдаад байсан юм одоо хурдан үрээ байгаа. За мөн одоо Дундгой аймгийн хул сумын аймгийн алдарт бай. Болдбаатарын дэвтэрчийн хурдан онгороо гараад ирсэн энэ Монгол улсын тутмандаа явж Модрын үнгийн нэгдсэн гавьяат марчин Төвдөн дайчдын Батцэргийн унаган адуу байна. За Болдбаатарын дэвтэрчийн дөрсөн ах Болдбаатарын Балтан дэрж алдарт уяа солгийг нь одоо харуулж байгаа. Цаадалт нь одоо сайхан хонгор үрээ нэг гарч ирсэн уншилж байгаа харагдаж байна. За тэр хонгор үрээ бол одоо энэ Говьлт аймгийн дайшир сумын Намсрын лачингийн одоо хурдан хонгор үрээ байна. 88 номерт амьдсан өмнө аймгийн Далдан задгад сумын аймгийн алдарт байж Насан дэлгэрийн Эрдэнэ нутгийн хурдан алдар үрээ түүний ардал дээр гараад ирсэн уншилж байгаа. Өмнө аймгийн Баян овоо сумын Цэрэнбэлийн Нутган Баатарын хурдан хүрэн үрээ гэж энэ аймгийн алдарт байж Байгалийн газрын унаган хурдан хүрэн үрээ 19 номерт энэ хэдэн үрээний өнгөн дээр байна. 3 үрээнийх нь дунд талд нь Хөвсгөл аймгийн Дарайлан сумын аймгийн алдарт байж Дамдын зүрэнгийн Ариун нарангийн унаган адуу болох Орон аймгийн Ихэд сумын аймгийн алдарт байж Хаасрангийн Инкотын хурдан дуган үрээ ороод ирсэн уншилж байгаа харагдаж байна. За 96 номертой өмнө аймгийн зохицлын сумын уяаж Амгалан Баатарын Эрдэнэ нутгийн хурдан хонгор халдсан үрээ ус одоо ороод ирсэн уншилж байгаа харагдаж байна. Тухман 5 номертой хэр үрээ бол Дорн аймгийн сайхан дулаан сумын Чулуун Баатарын Инк Амгалангийн хурдан хэр үрээ ус одоо гарч ирсэн аймгийн алдарт байж Дорцсон Бат мөнх уяа солгийг харуулж байгаа. Тэр хамгийн заадлаар нь 20 хэдэн номертой хурдан
ухаан хүрээний ус одоо нэг орж иж байгаа харагдаж байна. За ингээд арын хүрээнүүд нь бол одоо үзүүрийнхээ хүрээнүүдээр ирээд нийлсэн байгаа. Ашнан Баттартан Дутманлагийн хурдан хүрэн хүрээ 11 номертой энэ одоо урьдчилаад байгаа харагдаж байна. Цэнхэр зээжнэтэй арга билгийн намагтай сайхан загалуураа бол Өмнөг аймгийн Цогцлын сумын уяаж Бадам Учрын Баттартны хурдан загалуураа хамгийн ард талд нь гарч ирсэн уршиллаа. За ингээд хурдан соёлын насны нэмэртийн уралдааны үзүүрийн нэмэртүүдийг одоо үзэгчтэй авахндаа сайхан харуулъя. Энэ хэдэн хүрээнийх нь өнгөн дээр Өмнөг аймгийн Баян овоо сумын Ваанчгийн насан баттын хурдан харалцсан үрээ гараад ирсэн Дунд аймгийн сайхан овоо сумын хангин алдарт бай сайн бэрийн баяр уяа солигийн харуулж байгаа түүний ард талаар Дунд аймгийн Хулц сумын хангин алдарт бай Болдбаатрын Балтан дөрчи уяа солигийн харуулж байгаа түүний дөрвөндөө аймгийн алдарт бай Болдбаатрын дэвтэрчи хурдан азарган хөнгөрөө явсуудаа гарч ирсэн урьдчилаад байгаа. За ногоон зэвчнэтэй сайхан морин хонгор халдсан үрээ бол Өмнөг аймгийн Цогцлын сумын Хамглан баатарын Эрдэнэ жаргалын үеж урдуулж байгаа түүний дөрвөн ах Эрдэнэ өчрийн хурдан халдсан үрээ гараад ирсэн. За энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан хол хэр үрээ бол одоо Өмнөг аймгийн Хамбогд сумын уяаж Бөнтөнгийн хангартын хурдан хулуурайг 11 настай Батцолбоогийн Ариун зэе гэдэг охин одоо онжурд болж байгаа юм байна. Өмнөг аймгийн Хамбогд сумын аймгийн алдарт уяаж Хургагийн нэхэтийн унаган адуу байна. За зээдэлт нь одоо Төв аймгийн Баян сумын Пүрүүсэн буугийн унаган чигтэй зүүзээ тамаагаас одоо дарагдсан юм шиг байна. Доодолт нь одоо Хургагийн нэхэд алдартын унаган ланзан намаг одоо дараатай байгаа харагдаж байна. Дунд аймгийн Хулц сумын аймгийн алдарт уяаж Эрдэнэ жулууны сандаг сүрэнгийн уяаж солигийн харуулдаг Өмнөг аймгийн Хөрмөн сумын аймгийн алдарт уяаж Өлзий утгийн мөнгө чиргалын хурдан бороо дундалт нь байгаа. За энэ нааталт нь хамарцгаан сайхан саар дүрээ одоо гараад ирсэн байгаа. Өмнөг аймгийн Мандаа сумын Сумьягийн Ативатрын хурдан саар дүрээ ус одоо гарч ирсэн уршилж байна. Дөрвөлжин хүрээтэй нэмэг туухай дамгтай хурдан саар дүрээ 6 номерт амарцсан байгаа. Түүний урд тал дээр нь 100 номерт амарцсан Цогцлын сумын Баатар чулууны бат сайхны хурдан хүрэн хүрээ ус одоо гараад ирсэн Монгол улсын дот Мандаа авьяа Төвдөн дайждын Батцоргийн унаган адуу. За ингээ хурдан соёлын насны нэмэртийн уралдаан гарааныхан зурхаагаас эргээд бол одоо цулг үзэд сайхан задарсан байгаа. За соёлынгийн уралдаан гэдэг бол одоо нэг үнэхээр сайхан шимтээхэн уралдаан гэж одоо арга байхгүй нэг одоо болж байна да. За 10 жилийн өмнө 5 толгой хувьцаат компани 50 жилийн өмнө цэнгэл наадмын хурдан соёлын насны нэмэртийн уралдаанд Өмнөг аймгийн Цогцлын сумаас Монгол улсын алдарт бай Таран цэцэн амгалангийн амгалан хэр гэдэг соёлын одоо түрүү мөнгөний туртаж байсан юм одоо сайхан дүүхий. За ингээд одоо хурдан соёлын насны нэмэртийн уралдааны өнгөн дээр Өмнөг аймгийн Цогцлын сумын уяаж Ган нөмрийн гандгоогийн хурдан хүрэн алдаг үрээ гарч хөдөлжээ. Дунд аймгийн Өлзий сумын аймгийн алдарт бай Мөнхтөрийн Адья уяаж солигийн харуулж 11 настай Батмөнхийн Наран сүх гэдэг үгэд одоо унжурд болж байгаа. Өнөө жил Өлзий сумын бэрцэнгэл наадан дайрагдсан Ган нөмрийн гандгоогийн хурдан алдаг үрээ өнгөн дээрээ сайхан гараад ирсэн байгаа бол за Өмнөг аймгийн Цогцлын сумын аймгийн алдарт бай Намхан инх сайхны унаган адуу Мандаа сумын аймгийн алдарт бай Баттын амар төвшингийн уяаж солигийн харуулж байгаа. Өмнөг аймгийн Мандаа сумын Батбаярын дэгшүүрийн хурдан хүрэн үрээ аман хөдөөндөр гараад ирсэн аймгийн бэрцэнгэл наадан өнөө жил аман хөдөөнд хурдсан үрээ. За ингээд Дунд аймгийн Өлзий сумын аймгийн алдарт бай Мөнхтөрийн Адьягийн уяаж солигийн харуулж байгаа. Өмнөг аймгийн Цогцлын сумын уяаж Ган нөмрийн гандгоогийн хурдан алаг үрээ өнгөн дээр ангарч ирсэн байна. Аймгийн бэрцэнгэл наадан аман хөдөөнд хурдсан Батбаярын дэгшүүрийн хурдан хүрэн үрээ аймгийн алдарт бай Баттын амар төвшин уяаж солигийн харуулж байгаа. Номон намагтай хурдан хүрэн үрээ энэ өдрийн бэрцэнгэл наадмын соёлын уралдааны аман хөдөөнд дээр урьдчилаад байгаа. За хэргийн ураг дээр одоо аман ангаачлал татаа дараатай яваад байгаа. Нацаг дөрчин бэр сайхны хурдан улуурай байгаа харагдлаа. За одоо сайхан дэлгэсний харагдаж байна. Дорнод аймгийн Цагаан овоо сумын уяаш нацаг дөрчин бэр сайхан өөрийг нь унтан адуу байна. За энэ хурдан улуурайг бол одоо Өврэнгийн аймгийн Тарагт сумын аймгийн алдарт бай Багаанбаатарын нохой цагаан уяа солигийн харуулж байгаа. 5 толгой хувьцаат компани үүсгэн байгуулагчны 60 жилийн өмнө цэнгэл наадмын соёлын уралдааны айргийн ураг дээр гараад ирсэн уршилж байгаа. Айргийн дөрөв дээр Дорнод аймгийн Сайхан дулаан сумын Чулуунбаатарын инх амгалангийн хурдан хээр үрээ гараад ирсэн аймгийн алдарт бай Дөрцөнбийн Батмөнх уяа солигийн харуулж байгаа. За Хургагийн нэхэд алдартын унаган адуу Хамбогд сумын Бөнтөнгийн хангартын хурдан хулуурай гарч ирсэн байгаа. За наадалт нь одоо сайхан ухаан үрээ Өмнөг аймгийн Номгон сумын Цэрэнбэлийн Буццоломгийн хурдан зээлдрээ байна. Буццоломгийн хурдан зээлдрээ их өнөөс одоо туулж гарч ирлээ шүү. За ари хэдэн үрээний хамгийн наадалт нь сайхан хар халдсан үрээ гараад ирсэн байгаа. Өмнөг аймгийн Баян овоо сумын Ваанчгийн насан баттын хурдан хар халдсан үрэг сайхан овоо сумын аймгийн алдарт бай сайн бэрийн гамбайр уяа солигийн харуулж байгаа. За мөн одоо ногоон зэжнэтэй ногоон хувцастай өгөттэй хонгор халдсан үрээ гараад ирсэн Цогцлын сумын уяаж Амгалан баатарын Эрдэнэ өчрийн хурдан хонгор халдсан үрээ мөн одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. Тархин дуртад усан Мандаа сумын Сумьягийн Адья баатарын хурдан саарлураа таадалтан Дунд аймгийн Хулц сумын аймгийн алдарт байж Болдбаатрын дэвтэрчийн хурдан азарган хонгороо гараад ирсэн байгаа. 81 номерт амарцсан хурдан борүрээ ус одоо энэ гарч ирсэн уршилж байгаа. Тодмондаа аваа Дууржгийн ганцэргийн унаган одоо аймгийн алдарт байж Болдбаатрын дэвтэрийн үеж хурдуулж байгаа. Өмнөг аймгийн Цогцлын сумын Давгдөржин өдгөрлийн хурдан бороо 3 үрээнийхэн одоо дундалт нь байна. За ингээд хурдан соёлын насны нэмэртийн уралдааны 10 гаруй надаар явж байгаа өрөөнүүдийг харуулж байгаа. Өмнөг аймгийн Цогцлын сумын Амгалан баатарын Эрдэнэ жаргалын уяа солигийн харуулж байгаа. Амгалан баатарын Эрдэнэ өчрийн хонгор халдсан үрээ хөвчтэй заран намагтай хонгор халдсан үрээ 93 номерт амарцсан
За Өмнөг аймгийн Хөрмөн сумын аймгийн алдарт байж Өлзий утгийн мөнгө жаргалын хурдан бурууг Дундав аймгийн Хул сумын аймгийн алдарт байж Эрдэнэ жолооны сандаг сүрэн уяаслагыг харуулж байгаа өнөө жил Хул суманд айргдсан үрээ хамгийн ардалт нь Хангаа Дутмандагийн өнөкөн атуу. За 19 номерт нэмэрдсэн энэ Өмнөг аймгийн Баян Овоо сумын Цэрэнбэлийн Утан Баатарын хурдан өрөнгөрөө бол аймгийн алдарт байж Байгалийн Гац хоёрын өнөкөн атуу. Байгалийн Гац хоёр гэдэг бай дөрөв дотоо хурдан хөнгөрөлцөн газараа айргдуулсан. За энэ дунд талд нь Дорнов аймгийн Ихэд сумын Монгол улсын алдарт байж Тогтхуйнгийн таасран агсны их аймгийн алдарт байж Инкотын буган үрээ гараад ирсэн. Хөвсгөл аймгийн Дарайлан сумын аймгийн алдарт бай Дамдын сүрэнгийн ариун нарангийн өнөкөн атуу. Дорноговын Алтан ширээ болон Ихэдийн 100 жилийн ойнуудад айргдэж өссөн үрээ өнөө жил Өмнөг аймгийн Дөвийн бүсэд айргдсан. Заваанчийн насан бутын хурдан хараалцсан үрээ бол Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын Дамдын сүрэнгийн аюулгүй өнөкөн атуу. За энэ Өмнөг аймгийн Хамбогд сумын Бөнтөнгийн хангардын хурдан хулуурыг гараад ирсэн 11 настай Бацолбоогийн Ариун зэе гэдэг охин одоо онжордлуулж байгаа бол за Дорнов аймгийн Сайхан Дулаан сумын Чулуунбаатарын Инк амгалангийн хурдан хээрвэ Тухман 5 номерт нэмэрдсэн хурдан хээрвэ энэ өдрийн бэр зингэл наадмын хурдан соёлын насны мөртийн уралдааны цэвэжний хэдэн үрээнийхэн ард дээр дараатай байгаа хэвээр юм байна. Аймгийн алдарт бай Дөрцөн бим бат мөнхөө үеэ солигийн даруулж байгаа хурдан хээрвэ бол одоо энэ гараад ирсэн учраас байгаа үзэгчтэй авахын дэлгэн харж байна. За өнгөний үрээнүүдийг одоо үзэгчтэй авахын да ахаад одоо тунгадахгүй сайхан харуулъя. За өнгөл журалдаад байсан хурдан хөрөн алаг ураа Дундав аймгийн Өлзий сумын аймгийн алдарт байж мөнгөтрийн эдийг үйж урдуулж байгаа Цогцлын сумын Хандмрын гамдгоогийн хурдан алаг ураа бол одоо энэ өршөлж байна. За 20 жилийн өмнөх 5 долгой хувьцаат компани 40 жилийн ой соёлынгийн оролдоон Дундав аймгийн Эрдэнэ сумаас Яндын жимтэн бат сайхны хурдан хонгор халдсан гэдэг үрээ түрүү мөнгөд одоо хурдалж байсан юм одоо түүхтэй шүү. 10 жилийн өмнө бол одоо наран цэцгийн амгалан хэр гэдэг соёлд дөрүүлж байсан. За энэ дэлгэсний харагдаж байгаа Монгол үчийн бие дамгтай хурдан морин зээдрээ бол Өмнөг аймгийн Номгон сумын Цэрэнбэлийн буцал мөнгөний хурдан зээдрээ орж ирлээ. Өмнөг аймгийн Мандай сумын Могол Монгол улсын авраг малчин аймгийн зан аймгийн алдарт бай Сугрын бат хоёрын өнөкөн атуу. Өнөө жил аймгийн бэр зингэл наатан дөрүүлсэн Хамбогдын бүсийн уралдаанд ам үзүүлсэн Мандай сумын бэр зингэл наатан түрүү мөнгөний хурдалсан хурдан зээдрээ талаас нэг нэрэгдэн гэр ярахгүй гэдэг шиг за цугуухан сайхан нөөсөр угаад өнгөний хэдэн үрээтэй залгалаа нацаг дөрчийн бэр сайхан алдартын хурдан удураад орнын цагаа угаас хамгийн цаадалт нь байна. Наадалт нь Өмнөг аймгийн Мандай сумын Батбаярын дэвшүүрийн хурдан өрөн үрээ гараад ирсэн аймгийн бэр зингэл наадмын түрүү ам үзүү хоёрын үрээ хоёулан одоо ингээ өнгөн дээр гарч ирлээ. За өнгөлж уралдаад байсан Цогцлын сумын Гандмрын гамдгоогийн хурдан алаг үрээ бол одоо хайргийн 5 дээр үршилж байгаа харагдаж байна. За 6 дээр Дорнов аймгийн Ихэд сумын аймгийн алдарт бай Хаансрынгийн Инкотын хурдан буган үрээ гараад ирсэн байгаа. 7 дээр Өмнөг аймгийн Баян Овоо сумын Цэрэнбэлийн Утан Баатарын хурдан хүрэн үрээ одоо гарч ирсэн уршилж байгаа харагдаж байна. За арын үрээнүүдийг 10 өөнийлийн гарнаар явж байгаа өрөөнүүдийг ахаа сайхан аруулахад цэнхэр зэжнэтэй азраган хэрвэнийг орж ирсэн Номгон сумын Бацайхны буян дэлгэрийн хурдан хэрвэ байгаа харагдаж байна. За 20 номертэй хүрэн үрээ Өмнөг аймгийн Баян далай сумын Элдв өчрийн Өлзий жаргалын хурдан зээдрээ одоо орж ирсэн байна. Ангуйрын Ангир мэлми гэж одоо нэлээд содон дуухан нартай хүүхэд унжирлуулж байгаа юм байна. Ангир мэлми хүүгийн одоо унжирлуулж байгаа Баян далай сумын Өлзий жаргалын хурдан зээдрээ сая одоо орж ирсэн байгаа харагдлаа. За ариун заяа охины унжирлуулж байгаа Бөнтөнгийн хангардын хурдан уулуурай түүний ард тал дээр нь Мандай сумын Сумьягийн Эдиаватын хурдан саардураа байгаа. Аргавлын намагтай энэ Улаанбаатарын Барьцаа орооны Магуны мэгмөртөрчийн өнөкөн атууд Өмнөг аймгийн Цогцлын сумын Батмөчрийн Батэрдний хурдан дагалдураа байна. Дундгуйн хултын Булбаатарын дэвшүүрийн хурдан онгороо гарч ирсэн байгаа. За мөн одоо Өмнөг аймгийн Хөрмөн сумын аймгийн алдарт байж Өлзий утгийн мөнгө жаргалын хурдан буруу бол Монгол улсын Дутмантай байж Агван Сандангийн Батцгийн өнөкөн атууд өнөө жил Хул суманд харагдсан. Энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан азраган хэрвэ бол Өмнөг аймгийн Номгон сумын Бацайхны буян дэлгэрийн хурдан хэрвэ байна. Аймгийн алдарт бай Дулмаагийн зингэл жаргалын өнөкөн хурдан хэрвэ ороод ирсэн уршилж байгаа бол за мөн одоо Говьлт аймгийн Дайшир сумын Намсрын Даачингийн хурдан онгороо түүний урдтал дээр нь Дундгуйн Өлзийчийн Адигийн мөнгөтрийн эдийг үйж урдлуулж байгаа Гандогоогийн хурдан алаг үрээ Өмнөг аймгийн Цогцлын сумаас гараад ирсэн мөн уршилж байгааг үзэгчтэй авахын дэлгэн гарч байна. За ингээд Өмнөг аймгийн орон нутгийн өмчит 5 долгой хувьцаат компани үүсгэн байгуулагдсны 60 жилийн омбер зангал наадам Шарвын утган бэр захиралтай Бямбагийн Миндүүр Хууцын дарагтай 5 долгой хувьцаат компани 60 жилийнхээ их омбер зангал наадмыг өргөн дэлгэр ёслолгөл сайхан нэмдэглэж хурдан соёлын нас нэмэр газрын цэжинд одоо нэгэнд гарч ирсэн байгаа. Өмнөг аймгийн Баян Овоо сумын Цэрэнбэлийн Утан Баатарын хурдан өргөн үрээ түүний ард тал дээр нь Өмнөг аймгийн Цогцлын сумын Амгалан Баатарын Эрдэнэ жаргалын үйж урдуулж байгаа түүний дөрсөн Эрдэнэ өчрийн хурдан хонгор халдсан үрээ гарч ирсэн байгаа. Дорнов аймгийн Ихэд сумын Монгол улсын алдарт бай Тогтхуйнгийн таасрынгийн хүү аймгийн алдарт бай Инкотын хурдан буган үрээ гараад ирсэн. Хөвсгөл аймгийн Дарайлан сумын аймгийн алдарт бай Дамдын сүрэнгийн ариун нарангийн өнөкөн атуу өнөө жил
Өмнөг аймгийн Төвийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд аярагдсан. За Хязаалан үрээд Орон нугай аймгийн Алтан жирээ болон их эдийн 100 жилийн амбар цэнгэл наадмуудад бас одоо аярагдж байсан юм одоо хурдан сайхан үлэг энэ хэдэн үрээнийхээ өнгөн дээр гарч ирсэн ууштай одоо үзэгч та охин дэлгэн гарч байна. За Буган үрээний ард тал дээр ногоон зэжнэтэй ногоон овцтой үгээтэй сайхан халтар үрээ нэг одоо гараад ирсэн байгаа. Өмнөг аймгийн Баян овоо сумын Цэрэнбэлийн Утганбаатарын хурдан халтар үрээ байгаа юм. За энэ дэлгэсний харагдж байгаа Орон нугай аймгийн сайхан Дулаан сумын Чулуунбаатарын Инкамгалангийн хурдан хэрвээ. За үзүүрийн хэдэн үрээн дээр нэг очиод л одоо жаахан үлдэн мөнгөтэй болчлоо доо. За Дорнод аймгийн Цагаан овоо сумын уяаж Нацаг дөрчин бэр сайхны өөрийн унган нүдтэй загсан намхтай хурдан удаараа гарсан цагаасаа үзүүр сайхан уралдаа. Энэ бол одоо Өвөрхөн аймгийн Таргц сумын аймгийн алдарт уяаж Багаан Баатарын нохой цагааны уяажлаганд харуулж байгаа. Дорнод аймгийн Цагаан овоо сумын аймгийн алдарт уяаж Нацаг дөрчин бэр сайхны хурдан удаараа. Нацаг дөрчин бэр сайхан гэдэг уяаж бол одоо $1000 уралдаанд хурдан хонгор халдсан дагаан дөрүүлгэж улсын наадам намын үзүүлвэл Алтан дрооны дөрийн дэглэг зүүн бүсэд айрагдуулж үсэн юм одоо сайн адуутай хүндэ. За нум сумын намхтай хурдан өргөн үрээ гараад ирсэн өнөө жилийн өмнөг аймгийн бэр цэнгэл наадмын ам үзүү өмнөг аймгийн Мандай сумын уяаж Батбаярын нэгшүүрийн хурдан өргөн үрээг Мандай сумын аймгийн алдарт уяаж Баттын амар төвшин уяажлаганд харуулж байгаа бол өнөө жилийн өмнөг аймгийн бэр цэнгэл наадам түрүү мангад хурдсан өмнөг аймгийн Номгон сумын уяаж Цэрэнгийн бут цолмонгийн хурдан зэтрээ өнгөн дээрэн одоо гарч ирээд ууж иржээ. Өмнөг аймгийн Мандай сумын арьяа хурдан загал азрагт Монгол улсын авраг малчин үндэсний өвхийн аймгийн зан аймгийн алдарт уяаж Сугрын Батбаярын хоногн одоо Батбаяр алдарт уяажлаганд харуулж байгаа. Аймаг төрүүлээд хам богдын бүсэд ам үзүүлээд Мандай суманд дөрүүлсэн бут цолмонгийн хурдан зэтрээ өнгөн дээрэн гараад ирсэн байгаа бол аймгийн бэр цэнгэл наадам ам үзүүнд урдсан аймгийн алдарт уяаж Баттын амар төвшингийн үеж ордолж байгаа. Намхан инх сайхан алдартын өнөгөн адуу болго Мандай сумын уяаж Батбаярын нэгшүүрийн хурдан хүрэн үрээ ам үзүүнд дээр байгаа. За өмнөг аймгийн бэр цэнгэл наадмын түрүү ам үзүү хоёрын үрээ ингээд хоёулаа өнгөн дээрээ одоо ингээд яг байраараа сайхан гарч ирсэн байна. Түрүү магнад хурдсан бод цолмонгийн зэтрээ өнгөн дээрээ ам үзүүнд урдсан нэгшүүрийн хурдан хүрэн үрээ одоо түүний ардтал дээр гол. За Дорнодын Цагаан овоогийн Нацаг дөрчин бэр сайхны хурдан удаараа айргийн 3 дээр ари хэдэн үрээнийх нь өнгөн дээр өмнөг аймгийн Цогцын сумын уяаж Амгалан Баатарын Эрдэнэ жаргалын уж хурдуулж байгаа түүний дөрсөн Эрдэнэ очтын хурдан онгор халдсан үрээ орж ирлээ. За Ваанчгийн насан бутын хурдан харалдсан үрээ. За өмнөг аймагт ам үзүүнд өмнөг аймагт айрагдсан Өвөрхөн аймгийн бэр цэнгэл нааданд айрагдсан ер нь одоо аймаг болон аймаг үсгийн уралдаанд 10 гаруй айрагдаад дөрүүлээд байгаа. Дунд аймгийн Сайхан овоо сумын аймгийн алдарт уяаж Сайн бэрийн гамбарын уяажлаганд харуулдаг. Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын аймгийн алдарт уяаж Дамжин сүрэнгийн аюулгүй унган адуу. За өнөө жилийн Монгол төрийн хөр цэнгэл наадамд үзүүр сайхан зарлагдаад байсан Ваанчгийн насан бутын хурдан хар халдсан үрээ одоо энэ ард талд нь байна. За 3 үрээний дунд талаар уяа дээр цаатаар 19 номертой өргөн үрээ бол Баян овоогийн Цэрэнбэлийн Утганбаатарын хурдан өргөн үрээ. За 20 номертой амарсан нөгөө Англи мэлмийн хүүгийн онжор болж байгаа Баян далайн сумын элдэг өчрөн өлжиж жаргалын хурдан зэвтрэ 7 дээр орж ирсэн уншиж байгаа үзэгч та охин дэлгэн харж байна. За харин хэдэн үрээнийх нь өнгөн дээр сайхан онгор. За энэ бол одоо нөгөө Ховлт аймгийн Дайшир сумын Лаачингийн хурдан онгор 8 дээр орж ирсэн багтай байна. За ингээд 10-ийн багцаагаар явж байгаа өрөөнүүдийг одоо сайхан харуулгаад Улаанбаатарын барьцаа орооны Магуны мэгмар төрчийн өнөкөн адуулга Цогццын сумын Бадам Өчрийн Батэрдний хурдан Борин загал өрөө энэ аргалгийн намхтай хурдан загал өрөө гарч ирсэн байна. Улсын 90 жилийн ойд одоо хязаалан ам үзүүлж байсан алдарт Буган хөргөн газарганы эзэн Магуны мэгмар төрчийн өнөкөн адуу. За авар талд нь бол одоо Таасрынгийн инкотын хурдан Буган үрээ байгаа. Энэ дэлгэсний харагдаж байгаа буян дэлгэрийн хурдан азраган хээр үрээ бол одоо хурдан хонгор азрагтай дулмаагийн тэнгэл жаргалын өнөкөн адуу. Орон сайхан дулаагийн Чулуунбаатарын Инкамгалангийн хурдан хээр үрээ гарч ирсэн. Түүний урд тал дээр нь Ховлт аймгийн Дайшир сумын Лаачингийн хурдан онгор үрээ гараад ирсэн байгаа. За 20 номертой амарсан Баян далайн сумын өлжиж жаргалын хурдан зэвтрэ. За наад талд нь Ваанчгийн насан бутын хурдан хар халдсан үрээ гарч ирсэн байгаа. За урдлын 2 үрээнийх нь одоо зөв талд нь өмнөг аймгийн Цогцын сумын Амгалан Баатарын Эрдэнэ очрын хурдан саран намхтай хонгор халдсан үрээ гарч ирсэн. Цаад талд нь өмнөг аймгийн Баян овоо сумын Цэрэнбэлийн Утганбаатарын хурдан өргөн үрээ гарч ирсэн. Аймгийн алдарт уяаж Байгалийн газрын унган хурдан өргөн үрээ. За энэ дөрвөн үрээгийн одоо хошуулдас хийгээд урьдчилаад байгаа үзэгч та охин одоо дэлгэн харж байна. За үзүүрийн 3 үрээ бол одоо жаахан сэрэгэн болсон. За 4 5 6 7 доор явж байгаа өрөөнүүдийг одоо үзэгч та охиндээ сайхан харууллаа. За олон бүрэн соёолонгуудтай энэ Ваанчгийн насан бутын азраган харалцсан гэдэг үрээр нь тун сайхан уралдаж байна да. За араа захаад одоо Номгон сумын Батсайхны буян дэлгэрийн хээр гэж азраган сайхан хэрвээ орж ирлээ. За Дорнод аймгийн Цагаан овоо сумын аймгийн алдарт уяаж Нацаг дөрчин бэр сайхны хурдан хул үрээ бол одоо ингээд айргийн 3 дээр орж ирсэн байгаа үзэгч та охин дэлгэн харж байна. За өнөөдөр бол одоо энэ 5 толгой хувьцаат компани 50 жилийн амбар цэнгэл наадмын хурдан мөрний салбар комиссийн дараагаар мэнд үе дарагтай одоо баг хамт олон ажиллаж байгаа гэдгийг та бүхэндээ дуулгах зүйтэй. Мөн одоо аймгийн алдарт байж 10 жилийн өмнө хурдан бразарга хайргадуулж байсан Номгон сумын Лаачингийн Бачулуун алдартын хөө Содон зэрэг бас одоо хурдан мөрний салбар комиссийн дараагаар одоо хамтран ажиллаж байна. За ингээд одоо хурдан соёлын насны мөрдийн уралдааны өнгөн дээр за Монгол улсын авраг малчин аймгийн алдарт байж үндэсний өвхийн аймгийн за Сугрын Батбаярын алдартын уяа салыг нь харуулж байгаа. Түүний одоо унган одоо болох өмнөг аймгийн Номгон сумын
цэрэмблийн цэрэнгийн буцалмангийн хурдан зээрдрийн утаагаар ирсэн өлзий үрийн үүдэн бэлэг гэдэг үгэд одоо онжирдуулж байгаа юм байна. Аймгийн бэр наатан дөрүүлсэн хурдан зээрдрээ өнгөн дээрээ байгаа бол өмнө аймгийн Манлай сумын Батбаярын дээгшүүрийн хурдан өргөн үрээ гэж аймгийнхаа наатан ам хүзүүн дурталсан намхан анги сайхангаа унган одоо хурдан өргөн үрээ за сүүсэн бадраллаа. Аймгийн алдарт яаж Батын амар төвшин уяа солгийг нь одоо харуулж байгаа. За 10 жилийн өмнө аймгийн цогцтой сумаас соёолон дөрүүлж байсан бол 20 жилийн өмнө Дунд аймгийн Эрдэнэ далайн сумаас одоо энэ 5 долгон соёолон дөрүүлж байсан. За ингээд 60 жилийн икон барьцангал наатанд өмнө аймгийн Номгон сумаас цэрэнгийн буцалмангийн хурдан дээр аймгийнхан барьцангал наатанд дөрүүлж дахгүй ягаар одоо дахин дөрүүлтэн магадгүй хүн байна. Монгол улсын ургамалчин аймгийн алдарт яаж хурдан лагал лазрахтай Сугрын Батбаярын унаган адуу түүний ардал дээр намхан анги сайхан алдартын унаган адуу аймгийн наатан намхан хүзүүн дурталсан Батбаярын дээгшүүрийн хурдан өргөн үрээ байгаа. Түрүүнд азарганы уралдаан намхан анги сайхангаа унаган намхтай туулаа хэр азар мөн одоо ам хүзүүн дурталсан. За хоёр үрээг одоо хөдлөглөө. Тэгшүүрийн хурдан өргөн үрээг зүүн талаар нь одоо туулуулсан хүүхдийн дөрөөгөр за цаадалт нь өмнө аймгийн Номгон сумын цэрэнгийн буцалмангийн хурдан дээр дураг улсын аврагмалчин аймгийн алдарт бие Сугрын Батбаяр уяасадаг нь даруулсан. За энэ өдрийн бэрцэнгэл наатан инхүү төрүүлэн эр төмөн готныг өсөж Тодомгна торгон жолоо өргүүлээ. Номгон сумын цэрэнгийн буцалмангийн хурдан дээр аймаг дөрүүлээ дахгүй ягаар ахид дөрүүлээ. Батбаярын дээгшүүрийн хурдан өргөн үрээ аймаг там үзүүлсэн өнөөдөр ахаад одоо 5-7 60 жил ам үзүүлээ. Дорнодын цагаан овогийн нацаг дөржин бэр сайхны хурдан уулуурыг өвөрхөн аймгийн дарагцсан аймгийн алдарт байж Багаан Одрын нохой цагаан уйж аймгийн урд турлуулсан бол өмнөг аймгийн зохицтой сумын уяаж Амгалан баатарын Эрдэнэ жаргалын уяаслагыг харуулж байгаа. Түүний дөрсөн ах Эрдэнэ өчрийн хурдан хонгор халдсан үрээ аймгийн дөрөвт орж ирж байна. Аймгийн алдарт байж Баянгалын газрын унаган адуу бол Баян овоо сумын Цэрэмблийн утхан маатын хурдан өргөн үрээ аймгийн давд ордаллаа. За дундуугийн сайхан овоогийн сайн бэрийн гамбэрийн уяаслагыг харуулдаг Ваанчгийн насан батын хараалцсан үрээ 6 Бацайхны военлогрийн хэрүүрээ 7 за Батан мөчрийн Батэрдны загал үрээ 8 турдаллаа. За Таачингийн хэрүүрээ энэ одоо хонгороо наадлаар нь одоо орж ирж харагдаж байна. За мөн одоо нөгөө Дорногын Инкамгалангийн хэрүүрээ ихтэй хүрхэн орж ирлээ. 1 номерт амарсан хурдан зээл талцсан үрээ бас энэ төрлийн бэрцэнгэл наатан дарга гаргалаа. Аймгийн алдарт байж Амгалан баатарын иргэн жаргаж. За хурдан хонгор өрөөных нь удам өгшил урд өмнөх хамжилт. Миний хонгор онгаа одоо. За их хэцэг миний өөрийн аавын өвөөгөөс өвлөгдөж саадсан юм. Одоо байгаа юм да. Хонгор өрөөний эзэн өмнөг аймгийн зохицсон залгаач Амгалан баатарын иргэн өчрсөн миний ах өрөө байгаа. За урдан хонгор өрөөний удам өгшил урд өмнөх хамжилтын талаар үзэгч түмэндээ өөрийгөө сайхан танилцуулахгүй юу? За удам өгшил өмнөг аймгийн Манлай сум яриач. За Улсын аврагмалч аймгийн зам аймгийн алдарт Сугрын Батбаяр ах манай одоо. За өмнө аймагтаа төрүүлээд хам богдын зүүн бүст ам үзүүдэд. За Манлай сумын төрүүлээд тийм л амжилттай. За урдан хонгор өрөөнийхөө за уралдаан жүгтний хангиж өгдөн зөвлөө. За ийшээ. Үлзээрээ өөж мэлэг гээд. За Үлзээрээ өөж мэлэг гээд манай ах ахын хүүхэд хонгор явж таарч байгаа. чин 7 оролч 6 оролч. Аймагтаа төрүүлсэн хам богд 8 аймгийн өсвөрлөдөнд хэмжилт тоо. Хоёр төрүүлээ нэг ам бол. За. За тэгээд баяргийн олон наадмаас хариг төрүүлдэг. За баярлалаа. За хурдан. За би Өмнөг аймгийн Баян ус маяр. Отхон Баатарын Отхон дорж гэдэг. Энэ манай аавын маань Цэрэмблийн Отхон Баатар гэж аавын маань өрөө байгаа. Тэгээ сайхан уралдаж хайргийн тавд орлоо. Удам өгшлийн тухай. За энэ Өмнөг аймгийн тогтсон маяр аймаг алдарт байж байгалийн аз хоёр ах явна гадаг. За байгалийн аз хоёр. За. Өнөөдөр азар харигдууллаа. Өчигдөр бас 2 шүтлэн Тэ 2 шүтэн 2-оор орсон. Тэ. За. За тэгээд одоо өмнөг аймгийн зохицчдээ баяр наадмын имчилгээ нийтдээ 5 толгойчуудаа бас сайхан баяр наадмын имчилгээ төвшүүлэх вэ. Тэгээ сайхан наадам болж байна. Цогцсон шүтээ 5 толгой ойгоо хийж байгаа 5 толгой компанийнхаа хамт олон тэгээд сайхан наадаар л хэлээ да. За баяргийн амжилт төсөө олон наадмаас хариг төрүүлдэг болтугай. За хурдан хол өрөөныхөө удам өгшил урд өмнөх амжилттай таа. Энэ одоо манай Дорнодын цагаан овог нацаг дөржин баяр сайхан гэж хүн байгаа. Тэрний унгаа одоо өөрийнх нь нэр төр мөрч. өөрийнх нь нэр дээр мөрцөө. За өөрийгөө сайхан таавасныг танилцуулаач. За би Үүрэнгийн аймгийн алдарт байж Багаан Одрын нохой цагаан гэж хүн байна. За энэ наадамд хичнээн насны хэдэн мөртөө өрөв. Энэ наадам 6 насны 6 мөрт ирсэн. За чөдөр сонголт нэг үрээ харагдсан. харагдсан. Өнөөдөр соёл харагдал сайхан байна. За үзэгч түмэндээ өөрийгөө сайхан танилцуулаад баяр наадмын сэтгэлээ авалцахгүй юу? За намайг Өмнөг аймгийн Манлай сумын алдарт байж Батбаярын дээгшүүр гэдэг. За хурдан өрөөнийхөө удам өгшил урд өмнөх амжилтын талаар. За миний өрөөрөө Цэцэн сумын аймгийн алдарт байж Намхан анги сайхны унгаа дөө. Сая аймгийнхаа наадамд орлож ам үзүүдэд аймгийнхаа бүс төрүүлж хэтэрсэн. За одоо сайхан баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа 5 толгойчуудаа зохицчдээ баяр наадмын имчилгээ төвшүүлэхгүй юм. За
60 жилийнхаа дүүхтэйг тэмдэглэж байгаа 5 толгой зат компани ажилчдаа баярын мэнд төргий. Цогцолцсон сүмүсэн байгуулагчны төвхөд 102 жилийн 5 толгой үсэн байгуулагчны төвхөд 60 жилийн баяр цэнгэл наадам сайхан дэлэндэ саяалан мөрний тасыг шингээ сувдан хөлснээс нь төмөн олон атсав химрас ирсэн чихэндэ санарвиас дэрсэн сая цагаа шүтэндэ суудэрдэн гэрэлсэн саяалангийн мартын төрөвгнaan залуу яач бод цалмынгийн мөнгөтэйний уйсан өмнөгийн намгын сумын харьяа сумын алдар туяач цэрэнгийн бод цалмынгийн уйсан зэрэг төрөвгнaan дурдж Аймгийн алдар туяач батын амар төвшингийн уйсан аймгийн мандаа сумын залууяач бат хоёрын тэгш хоёрын уйсан хөрөн аман хөзүүн дурдж аймгийн алдар туяач бага базрын ахаа цагааны уйсан дарнгийн цагаан аваа сумын харьяат Таштарчи баяр сайхны хулуу аман гурваар хурдж аймгийн алдар туяач амгалан баатрын эрдэн жаргалын уйсан өмнөгийн цогцолцсон сүмийн уяач амгалан баатрын эрдэн мачрын хангар хатсан дөрвөөр хурдж сүмийн алдар туяач сэрэмбэлийн атхан баатрын уйсан Сумын алдар туяач сэрэмбэлийн атхан баатрын хөрөн таваа хурдсан сайхан саяатангуудыг шинжилвэл эцэн богд Чингис хааны жилнэмэн шаргат өргөн дэнүү магнандаа гэртний буян шингасан өрнөмө чум чачинда бярын цогцос татарсан алтан дажур магнагараа магаре салхигарандагтад алга хоёрын өдөрөө симбра харандагтад тажур мөнгөн ашугара хацаарууга хайдандагтад тайсан хоёр чихээрэ хатын димнаг сонсондагтж хахтаанаа шант сараа хангартыг үчээрдэгдэж хүчрэг дөрвөн дураагаар газрын өрсөг ангадагдж хамбалны баярын магнаг тэнэлгсэн Натамчдны хаандад армаг эрдэн талгай ундаанаас мөнгө хүрлэмэт таалуудыг зүүлгэж ариг цагаагаар бятаадуудын алтан жадаагаа өргөн цалуусан төрийн төмнөх хортон сайхан хөлбүүдээ За энэхүү 5 толгой хувьцаат компани үүсгэн байгуулагдсны 60 жилийн өмнөг аймгийн цогцлын сум үүсгэн байгуулагдсны 102 жилийн амбар цэнгэл наадмын хурдан соёлын насны мөрдийн уралдаан дөрвөлж яригдсан хурдан хөлгөөдийн алдар цолыг Монгол улсын мөр цоллооч Хүрэл Баатар айлтхан сонирдууллаа. За түрүү өмнө дурдсан өмнөг аймгийн Мамлай сумын Монгол улсын авраг малчин аймгийн алдар туяач аймгийн зан хурдан загал азрах Суурин Батбаярын уяа жолгон даруулсан түүний өнөкөн авдуулга Номгон сумын Сэрэнгийн боцолмонгийн хурдан зээлдүрэний шагнал ийгээд 102 жилийн дүүхтэй алтан гадсууданд өмнөг аймгийн цогцлын сумын засаг дарга Баттөвшин гардуулан өгж өргөж байгааг үзэгчтэй ахындалдан харж байна. За цогцлын ичүүд болон 5 толгойчууд түрүү өмөрөө 10 сая төгрөгөөр одоо ивент этгэж хянаж болж байгаа аман хөдөлгөөний мөрийг 8 сая төгрөгөөр 3 дурталсан мөрийг 6 сая төгрөгөөр тусуур ивент этгэн одоо хянаж болж байгаа. За ингээд орон нутгийн удирдлагууд болон за 5 толгой хувьцаат компани мөн одоо удирдлагууд за хурдан мөрний салбар комиссийн одоо түрүүлж яригдсан хурдан соёлонгуудын шагнадыг гардуулан өгж өргөлээ. Соёлын насны мөрлийн уралдааны түрүү магнаа өмнөг аймгийн Номгон сумаас доторлоо. Сэрэнгийн боцолмонгийн зээтрэ аймагтан дөрүүлээд энэ 5 толгойн түүхэн 60 жилийн амбар цэнгэл нааданд ахин одоо төмний ихэн алтан жолоог өргүүлээ.
За хурцидoo. Хурдан шүтлэн граныхан дурхаагаас эргэж 17 номертой мөрдөн хурдан зоосон намхтай хэрүүрээ гараад ирсэн байгаа. Дундгой аймгийн дэлгэр хангаас сумын Батсайхны ууган бэрийн хурдан хэрэлцэн хүрээ аймгийн алдарт байж Болдбаатарын нөржин уяас одыг даруулсан хамгийн наадад гарч ирсэн байна. 25 номертой мөрдсөн өмнө аймгийн ноён сумын уяас Батрагийн нөмөр бадрын хурдан дээр далсан хүрээ сумын алдарт байж Бямбагийн балган сум уяас одыг даруулж байгаа. Өнөө жил одоо 3 десемберт урагтан ам хөтөнд дуртасан хурдан зэр талсан хүрээ Баян хүрээ тамахтай амбаны өмнө аймгийн далсан сумын аймгийн алдарт байж Эрдэнэлгийн Батэрдний унган намхтай хурдан дээр далсан хүрээ гарч ирээ хөдөлж байгаа үзэгчтэй олон дэлгэн гарч байгаа. Өнөө жил одоо өмнө аймгийн бэрс ингээл нааданд аман хөтөнд дуртасан 91 номертой мөрдсөн хурдан хээр халдсан хүрээ гараад ирсэн уншиж байгаа. За энэ бол одоо өмнө аймгийн хамбогд сумын Хоёгийн Эрдэнэ бадрын хурдан хамарцгаа хэрэг сумын алдарт байж Мегмар сурангийн Хүрэл баатар уяас одыг харуулсан өнөөдрийн бэрс ингээл нааданд одоо аман хөтөнд дээр гарч ирсэн уншиж байгаа харагдаж байна. 55 номертой мөрдсөн өмнө аймгийн доктортой сумын сум нүмний цагдаагийн хэлсэн эрүүгийн хэсгийн дарга дэд туранда Батэрдний хурдан холроо айлгийн дөрөв дээр гараад ирсэн уншиж байгаа харагдаж байна. За 3 дээр одоо дөрөвөнд Хязаалангийн уралдаан дөрөв магнад хурдалсан Содон зэргийн хөрөн үрээтэй ижлэгэн намхтай хөрөн үрээ гараад ирсэн байгаа. Энэ хэдэн номертой мөрдсөн байлоо. За түүний ардал дээр Монгол улсын тодмонлоо яаж Бүрдэн дайчдын Батцоргийн унган намхтай сайхан гол үрээ ус одоо гараад ирсэн мөн уршилж байгаа харагдаж байна. За өнгөний 2 үрээ бол одоо ингээд сэлүүхэн сайхан шийдсэн 50 номертой мөрдсөн хурдан хээр үрээ ус одоо 4-5-ын багцаан дээр уршилж байна. Өмнө аймгийн Баян далай сумын Шарав дэмжийн төвшингийн хурдан хээр үрээ гарч ирсэн байна. За жаахан утааширч байгаарай. За 56 номертой мөрдсөн зэр дүрээ ёо. За 56 явж байгаарай энэ хэдтэйгээ ингээд ингэсийгээ. За 56 номертой өмнө аймгийн зөвхөн сумын өнөр жаргалын над төлгийн хурдан зэр дүрээ одоо энэ хэдэн хүрээний өнгөн дээр түүний ардал дээр Дундгой аймгийн Луусмын аймгийн алдарт байж Хамбатын мэм жаргалын уяас одыг даруулж байгаа. Цагтаагийн нэг туранда өмнө аймгийн зөвхөн сумын Батмөчрийн Батэрдний хурдан холроо гараад ирсэн байгаа бол 51 номертой Монгол улсын тодмондоо Төвдөн дайчдын Батцоргийн унган намхтай өмнө аймгийн Булган сумын Айтиагийн гамдургийн хурдан хэрвээ гарч ирсэн байна. Энэ хэрвээ бол одоо орон нутгийн ард толгой мөрдөд 7 дөрвөлээд байгаа. Өнөө жил Төв аймгийн Төвийн бүсийн хурдан мөрдөд уралдаад өмнө аймгийн Төвийн бүсэд 6 дуртасан юм одоо хурдан үрээ байгаа. 99 номертой мөрдсөн. За мөн одоо энэ өмнө аймгийн зөвхөн сумын сум нүмний цагдаагийн хэлсэн эрүүгийн нисгийн дарга тэд туранда Батэрдний хурдан хээр үрээ нь ус одоо гарч ирсэн байна. Хул үрээ хээр үрээ хоёуланг энэ аймгийн алдарт байж Бодлын ариун болдын хоногн адуунууд байна. Арын үрээнүүдийг нь одоо сайхан харуулгаад 96 номертой мөрдсөн битүүн нэмнэтэй жижигхэн хул үрээ гарч ирсэн уншилж байгаа. Өмнө аймгийн Давтан задгад сумын аймгийн алдарт байж насан дэлгэрийн Эрдэнэ нутгийн хурдан хул үрээ гарч ирсэн одоо уршилж байгаа үзэгчтэй авах гарч байна. За жаахан мөрслөөрэй. Жаахан мөрслөөр нэмнэтэй 96 номертой хул үрээний одоо хажууд талд нь очоорой. За 5 номертой мөрдсөн өмнө аймгийн Хамбогд сумын Баттамрын сайхан дэлгэрийн хурдан ухаан үрээ гарч ирсэн байна. 21 номертой өмнө аймгийн зөвхөн сумын аймгийн алдарт байж Хаачингийн Бачолооны хурдан зэр дүрээ гараад ирсэн Дундгой аймгийн Хул сумын аймгийн алдарт байж Болдбаатарын дэвтэрчийн хоногн адуу байгаа. Түүний ардал дээр 1 номертой мөрдсөн цагдаагийн нэг туранда Батмөчрийн Батэрдний хурдан Шарав үрээ ус одоо гараад ирсэн уншилж байгаа харагдаж байна. За ингээд арын үрээнүүдэж одоо ер нь тун ширүүхэн болтой зангирж байгаа үрээнүүд өгч байна вэ. За энэ хамгийн наадалт нь 5 номертой хөвчтэй таран дэвсгэртэй 3 нутгийн чанарман намхтай хурдан зэр дүрээ гараад ирсэн байгаа. Өмнө аймгийн Мандаа сумын уяаж Самдан мөнхийн Бүрэг баатрын хурдан биш энэ Баттамрын сайхан дэлгэрийн хурдан ухаан үрээ 5 номертой мөрдсөн энэ одоо гараад ирсэн Аран аймгийн өндөр хөлсөй сумын уяаж Эрдэм төгс гэдэг хүний унган адуу байна. Аран аймгийн хөлсөй сумын Эрдэм төгсгийн унган адуу бол Хамбогд сумын Баттамрын сайхан дэлгэрийн хурдан зэр дүрээ гараад ирсэн. За нөрөөхөн сайхан уршилъя. За үзүүрийн үрээнөө тэр цаашаа ямар үрээ гараа авчивдөө. За ингээд хурдан шидэн насны мөрдийн хуралдаан жоохон уршлаад байгаа 1 номертой мөрдсөн цагдаагийн газрын дэд туранда Батмөчрийн Батэрдний хурдан шарга үрээ. За 2 үрээ тасарсан 6 дээр байгаа юм байна. Дэд туранда Батэрдний хурдан шарга үрээ 6 дээр. За хээр үрээ нь одоо 4 дээр байгаа юм байна. Хул үрээ нь 3 дээр гарч ирсэн байна. Энэ өмнө аймгийн Цогцтой сумын сум нүмний цагдаагийн хэлсэн эрүүгийн хэсгийн дарга дэд туранда Батмөчрийн Батэрдний гэдэг залууч нь энэ өдрийн бэрс ингээд нааданд 3 үрээ мөрдүүлсэн өдрийн 6 адуун 3 улаан гарч ирсэн байна шүү. 3 үрээнийхэн дундалт нь босгод дарсан сахтан хайргуулгын намхтай өсгөл сан сайхан хөрөн үрээ гараад ирсэн байгаа. Энэ бол одоо Дундгой аймгийн Хул сумын аймгийн алдарт яаж Болдбаатарын дэвтэрчийн хоногн адуу бол 10 жилийн өмнө одоо энэ өмнө аймгийн 5 долгын уурхайн 50 жилийн өмнө зангал нааданд унган бразаргаан хайргуулсан аймгийн алдарт Хаачингийн Бачолооны хурдан өсгий цаа хөрөн үрээ одоо гараад ирсэн уршилж байгаа. За энэ хөрөн үрээ өнгөрсөн жил Дундгой аймгийн Баян жаргалан сумын 100 жилийн өмнө зангал нааданд хайргадаад өнөө жил өмнө аймгийн Цогтоо сумын зангал нааданд дөрүүлсэн Хаачингийн Бачолоон алдартын хурдан хөрөн үрээ дэлгэсний харагдаж байгаа 3 үрээний дундалт нь гараад ирсэн уршилж байгаа. За хул үрээ хэлбэр үрээ хоёр нь бол одоо Дундгой аймгийн Луусмын аймгийн алдарт байж Хамбатын мэм жаргалын уяас одыг даруулж байгаа. Тэд туранда Батмөчрийн Батэрдний хул үрээ хээр үрээ хоёр гарч ирсэн. За тэр өнгөний 25 ч өнөөдрийн нааданд ер нь тун дураар руу дөхөн үрээ авч нь вэ.
хол хөдөлж гарч ирээ хоёр тишээ хэрсээр угаад одоо замаас гараа авчлаа. За 91 номерт энэ өдрийн Бэрцэнгэл наадам Өмнөг аймгийн Хамбог цумаас орсон аймгийн Бэрцэнгэл наадам өнөө жил аман хөдлөн дурдсан хуйгийн Эрдэнэ баатар хурдан хамарцгаа хэрвээ хөнгөн дээрээ гарч ирсэн. За баян хүрээ томхтой тэр талцсан хүрээж одоо ер нь бараг хурдан байсан одоо тэр цаашаа гараа авчлаа да. За ингээд одоо Өмнөг аймгийн Хамбог цумын Мягмар сүрэнгийн хүрэл баатар алдартай хуйж урдуулж байгаа хуйгийн Эрдэнэ баатар хурдан хамарцгаа хэрвээ Дорнод аймгийн Цагаан Овоо сумын Монгол улсын дутмандаа Хавьяат малчин Молор унганы эзэн Аршин гурвнаа нутагтаа Дүртэн дайчдын Батургийн хоног надад байна. Адууны нутаг Аршин гурвнаас өнөөдрийн Бэрцэнгэл наадмын шүтлэнгийн уралдааны хөнгөн дээр хамарцаа хэрвээ Хамбогтоос гараад ирсэн байгаа. За аман хөтлөн дээр Өмнөг аймгийн Цогцтой сумын Ариада цагдаагийн дэвтрүүндээ Батбачрын Батэрдний хурдан худурыг гараад ирсэн Өмнөг аймгийн Хотцомын аймгийн алдарт яа Бодын хэрүүн болтын хоног надад байна. Аймгийн урагтаар Өмнөг аймгийн Цогцтой сумын аймгийн алдарт яа Фаачингийн Батчодооны хурдан Сахтан хариулан намгтай хөрөнгөрөө гараад ирсэн мөшөлж байгаа. Энэ хөрөнгөрөөний эхийнхэн дурсан ах нь 2018 оны Дундуг аймгийн Бэрцэнгэл наадам таар төрүүлж байсан одоо хурдан хараалаг газар байдаг. Түүний төрсөн дүүгүүнээс гарсан удамтай ийм одоо хурдан хөдөг Дундуг аймгийн Хотцомын аймгийн алдарт яа Болдбаатарын дэвтэрчийн одоо унган хурдан сайхан хурдан хөдөг Фаачингийн Батчодооны хурдан хөрөнгөрөө айргийн 3 дээр гараад ирсэн байгаа. За тэр турнаа Батэрдний хурдан хөрөнгөрөө айргийн 4 дээр гараад ирсэн. Хоёулаа одоо Бодын хэрүүн болтын хоног надад байна. Бодын хэрүүн бол гэдэг үеэс 10 жилийн өмнө одоо өөрийн унган загал урайгаа шүтэн насны мөрдийн хуралдаанд бас айргдүүл түүх хүчиж байсан шүү. 10 жилийн ардаар ахаад одоо унган хоёр шүтэн одоо хөнгөн дээр гараад ирсэн байна. Цаашаага татнаа хөдөлгөөний дөрвөн одоо ингээд хүнд ирсэн байгаа. Арын хэдэн мөрөний хөнгөн дээр ахаад одоо тэр турнаа Батэрдний хурдан 1 номертэй шарга ураа гараад ирсэн байна. За тэд турандаагийн 3 мөрөж өнөөдрийн наадмын дэр нь дэлгэж хүүхэн оролдож явж байна вэ. Эмэгтэй хүүхэдтэй сайхан хар ураа нэг гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. 5 дээр 6 дээр за жаахан удаашраад араас нь хашир сийгээд номерыг нь одоо нэг сайхан хараад хэдэн дөрөв гэнэ бай. За ингэсийгээ явахад болоо шүү хөлдөхгүй. За 44 номертэй мөрдөн хурдан хар ураа 6 дээр гарч ирсэн байна. Өмнөг аймгийн Ханган сумын Жаргал сайхны отхон номерын хурдан алдар ураа гараад ирсэн. Хүрмэн сумын Бэрцэнгэл наадам айргийн 3 дурлаар аймгийнхаа төвийн бүсийн хурдан мөрдийн уралдаан 4 дурлалсан жоохон урьдчилаад байгаарай. За 9 настай Лог сүрэнгийн Номин Заяа гэдэг охин одоо онж оролцож байгаа 14 номертой мөрдсөн хурдан худрын өс одоо гарч ирсэн. Өмнөг аймгийн Хамбог цамын Батөлзийн Наран баатарын хурдан хул халдсан ураа хул сумын Бэрцэнгэл наадам өнөө жил айрагдаад Эрдэнэ сумын Бэрцэнгэл наадам айргийн 3 дурлалсан хурдан хул халдсан урааг Дундуг аймгийн Дуу сумын алдарт яаж Эрдэнэ баатарын Баян сан уяас одыг харуулж байна. Цаадалт нь 2 номертой мөрдсөн Чойнбүрлийн уяас одыг харуулж байгаа Шанг ТТ компани Хурцбаатарын Ардны хандын хурдан Борврын одоо ороод ирсэн уршилаа. 5 номертой мөрдсөн 51 номертой хурдан тэр үрээ ус одоо дээшний хэдэн үрээтэй очиод нийлж байгааг үзэгчтэй охин харж байгаа. Өмнөг аймгийн Булган самын Адигийн амдургийн хурдан хэрвээ. За энэ бол одоо 7 мөрдөд 7 төрүүлж ядгаа аймгийн наадамд 6 дурдж ядгаа. Ийм одоо хурдан үрээ байгаа. 4 8 9 үрээ хөнгөрлөө. 10 хар үрээг одоо сайхан харуулъя. За 66 номертой мөрдсөн хурдан хар үрээ 10 дээр байгаа байна. За ингэсийгээ дагаад явж байгаарай. За Дундуг аймгийн Дэлгэр хангаа сумын Батцгийн Мөнжиргали хурдан хэрвээ сайхан Ноо сумын аймгийн алдарт сайн бэрийн гамбэр уяас одыг харуулж байгаа 10 дээр гарч ирсэн байна. Түүний ардал дээр 11 номертой юу хэрвээ одоо гараад ирсэн байгаа. За энэ 17 номертой мөрдсөн хурдан хэрвээ гарч ирж Дундуг аймгийн Дэлгэр хангаа сумын Бат сайхны ууган бэрийн хурдан хэр алдсан үрээ байна. Аймгийн алдарт яаж Болдбаатарын дөрж рүү уяас одыг харуулсан. За харшаага татнаа 12 үрээ одоо ингээ өнгөрлөө. За энэ өдрийн Бэрцэнгэл наадмын хурдан шүтэн насны мөрдийн уралдааны өдөрийн 12 үрээ өнгөрсөн. 13 дээр одоо сайхан бор үрээ. За ногоон цэгнэтэй энтэн харин одоо явууртайхан байгаа үрээ өгч нь вэ. За арын одоо энэ 3 үрээг одоо харуулчаа. Тэгээд уршлаа та. За битүү нэмнэтэй сайхан хурдан хул үрээ 14 5-ын багцаагаар одоо ороод ирсэн байна. За ингээ арын үрээнүүдийг одоо үзэгчтэй ахынд сайхан харууллаа. За 96 номертой хурдан хул үрээ энэ 3 үрээнийг өнгөн дээр гараад ирсэн байгаа. Өмнөг аймгийн Далдан задгал сумын Насан дэлгэрийн Эрдэнэ хотны одоо хурдан хул үрээ байна. Түүний ардал дээр нь 18 номертой мөрдсөн хул үрээ Өмнөг аймгийн Номгон сумын уяаш Алигэрмагийн сугур сүрэнгийн хурдан хул үрээ Номгон сумын Бэрцэнгэл наадам айргийн 5 дурлалсан. За Аранга Эрдэм төгсгийн хоногын авто уулга 5 номертой мөрдсөн Өмнөг аймгийн Хамбог цумын Баттамрын сайхан дэлгэрийн хурдан хүрэн үрээ өс удаа гараад ирсэн. За явъя. За үргэлжлэе. За ингээд хөдөлгөөний нэг 15 6 үрээнүүдийг одоо үзэгчтэй охинд харууллаа. За үйлдэж юу шүү замын дундаа үе сүнс одоо очиж байгаа үрээ байна. Өнгөний үрээнүүд арай жаахан хол явтаа та Өмнөг аймгийн Төвчөө сумын аймгийн алдарт яаж намхан инг сайхны хурдан буруу гарч ирсэн. Хүрэлжимгийн уудам гэдэг үгэд одоо онжирлуулж Хамбогдын наадмын 3 дурдалсан. За ингээд 66 номертой мөрдсөн хурдан алтар хэр үрээ энэ хэдэн 2 үрээнийхэн одоо ардал дээр гараад ирсэн уршилж байна. Өмнө Дундуг аймгийн Дэлгэр хангаа сумын аймгийн алдарт яаж Мөнхтөгөөгийн Бацуухийн буян жирглийн хурдан хэр үрээ Дундугийн сайхан Новогийн Төмөн нутганд начин хэмээн алдарсан сайн баярын гамбаяр алдар туяасыг харуулж байгаа. За урьдчилан дугаараа 17 номертой мөрдсөн зоосон намтай хурдан хэрвээ бол Дундуг аймгийн Дэлгэр хангаа сумын Бат сайхны ууган бэрийн хурдан хэр алдсан гэрээ байна. Дэлгэр хангаа 2 үрээ одоо энэ гараад ирсэн байгаа юм байна.
За 51 номертой амралтан хурдан хэрүүрээ Монгол улсын тутманлаа төвдөн найштын Батөргийн унагхан адуу байна шүү. За энэ хэрүүрээ бол одоо өнөө жил нэг 7 мордод 7 дөрвөлжээд байгаа. Хурдан хэрүүрээ өмнө гангийн болгон замын Айдгийн амзургийн хурдан хэрүүрээ Батуйгийн Ариун бат гэдэг уяаж уяасаад нэг харуулж 10 настай дөлгөөнийг мөнгөрдөн гэдэг үгэд одоо онжортлуулж байгаа юм байна. За өмнө гангийн Номгон замын аймгийн Хүрмэн замын Номгон замын аймгийн алдарт Хаачингийн Бачулууны хурдан хүрэн үрээ одоо гараад ирсэн мөршөлж байгаа. За ингээд Хаачингийн Бачулуун алдартын хурдан хүрэн үрээг аймгийн алдарт яаж Болдбаатын Балтан дөрж уяасаад нэг харуулж 8 настай төгс жаргалын энх мөнгө гэдэг үгэд одоо онжортлуулж байгаа. Цогтоогоос юм бэрц ингээд наадна түрүү мөнгөний хурдсан хурдан хүрэн үрээ энэ өдрийн бэрц ингээд наадна гарсан цагаасаа эхэлж үзүүр сайхан уралдаад байгаа. Энэ бол одоо 10 жилийн өмнө хурдан бразаргаан хэрэгдүүлж ирсэн аймгийн алдарт яаж Хаачингийн Бачулууны хурдан өсгий цагаан хүрэн үрээ юм байгаа юм 8 дээр гараад ирсэн байна. За үржлээ 7 дээр Өмнөг аймгийн Зөвхөн сумын Монгол улсын алдарт Төмөр тоогийн Бат мөнхийн унаган адуу 2 номерт амарсан Дундгай аймгийн Голд сумын Хугал Цогтоо сумын Ариад Гоцрынгийн Чоймпрлийн уяасуудыг даруулж байгаа Шанг ТТ компани зэрэг Дундгай аймгийн сайхан Овоо сумын Хурцбаатарын ардны хамтын хурдан борврыг гараад ирсэн мөршөж байгаа өнгөрсөн жил Өмнөг аймгийн Зөвхөн сумын одоо 101 жилийн амбарсан гал наадан даагам насанда айргдэж өссөн хурдан үрээ байгаа. За 6 дээр 14 номертэй саран дэвсгэртэй 3 нүдний чанарын намгатай хурдан хулраа гараад ирсэн Өмнөг аймгийн Хамбог сумын Хамбог турд компани зэрэг аймгийн алдарт байж Батүлцийн Наранбаатарын хурдан хул алдсан үрээ гараад ирсэн. За Эрдэнэ далайд айргдсан хулдад мөн одоо айргдсан юм одоо хурдан үрээ. За айргийн тав дээр бол одоо 44 номертэй мөрсөн жижигхэн хар үрээ нэг гараад ирсэн мөршөж байгаа Өмнөг аймгийн Хангар сумын уяад Жаргал сайхны отхон номерын хурдан алдар үрээ гарч ирсэн Хүрмэн суманд айргдаад аймгийнхаа төвийн бүсийн хурдан мөрдийн хурлаанд мөн одоо айргдэж үзсэн юм одоо хурдан үрээ айргийн тав дээр за өршөлнө 99 номертой мөрдсөн. За аман хүзүү 3 4 дээр бол одоо Өмнөг аймгийн Цогцтой сумын сум мөнгөний цагдаагийн хэлцээ эрүүгийн хэлцээний дараага дэд туранда Бадам өчрийн Батэрдний хурдан хул үрээ шарга үрээ халтар үрээ 2 3 одоо гурвуулан гараад ирсэн аман хүзүү айргийн 3 4 дээр одоо өршлээд байгаа гурвуулангийн Дундгай аймгийн Дуус сумын аймгийн алдарт байж Хамбатын Мягмар сүрэн уяасуудыг харуулж байгаа хул үрээ халтар үрээ 2 нь бол одоо 10 жилийн өмнө 5 толгой 50 жилийн амбар зингэл наадна унаган загал үрээгийн айргдуулж өссөн өмнө Дундгай аймгийн Хол сумын аймгийн алдарт байж Будын Ариун балтын унаган атуунууд байна. За өнгөн дээр юм бол одоо 91 номертой амарсан Монгол улсын тутманд явж Төдөн найштын Батөргийн унаган атуу өнөө жил Өмнөг аймгийн бэр зингэл наадна аман хөдөө нутгасан Өмнөг аймгийн Хамбог сумын Хуйгийн Эрдэнэ баатарын хурдан хамарцгаа хэрүүрээ гарч ирсэн байгаа. Мягмар сүрэнгийн Хүрэл баатар буюу Хүрэлтий гэдэг уяаж одоо уяасуудыг харуулж байгаа юм байна. Ариун балтын гард гэж 11 настай хүүхэд онжирдлуулж байгаа юм байна. За ингээд Өмнөг аймгийн Хамбог сумын уяаж Хуйгийн Эрдэнэ баатарын хамарцгаа хэрүүрээ өнгөн дээр за цагдаагийн дэд туранда Бадам өчрийн Батэрдний хурдан хул үрээ шарга үрээ халтар үрээ 3 үрээ одоо гурвуулан гараад ирсэн хул үрээ нэг шилгээж үзэж байгаа харагдаж байна. Заарийнхаа үрээнүүдийг нэг сайхан харъя. За ингээ Хамбогдын хурдан хэр алдсан үрээ Хурандагийн 3 үрээтэй одоо ингээ тасарх юм байлгүй те. 4 үрээ бол одоо ингээ тасарсан Дөмөгдөн уралдаан бол одоо гарах юм байна. За арын 3 үрээ нь одоо ойрхон байгаа. Хурцбаатарын ардны хамтын хурдан бороо орж ирлээ. Дундгай аймгийн Арны хөдөлмөрийн спорт уяжтын холбооны хэрэгүүлэг жигшүүн Шанг ТТ компани зэрэг Хурцбаатарын ардны хамтын хурдан бор халдсан үрээ бол Өмнөг аймгийн Цогцтой сумын Монгол улсын алдарт байж олон нэмэндээ хурдан цагаан газартай бүтэн хэмээн алдарсан Төмөр тоогийн Бат мөнхийн унаган атуу байна. Түүний хүү тогтох одоо унаган хурдан халдсан газаргаа улсын бэр зингэл наадна 2 жил дараалан айргдуулсан. За айргийн 5 дээр бол одоо бороо очоо нийлсэн 44 номертой амарсан хурдан хар үрээ одоо 6 дээр урьдчаад байгаа. За тэр бол одоо Өмнөг аймгийн Хангар сумын Жаргал сайхны отхон номерын хурдан алдар үрээ цаадад Дундгай аймгийн Дуус сумын Эрдэнэ баатарын баян сангийн уучрлуулж байгаа Өмнөг аймгийн Хамбог сумын Батүлцийн Наранбаатарын хурдан хул үрээ ус одоо гараад ирсэн уршилж байгаа. За арын үрээнүүд бол одоо ерөн суухын эцэсгүй одоо ингээд үзүүрийн 2 5 7 үрээ одоо хөнд ирсэн байна. Үзүүрийн одоо ингээд 7 үрээ хөнд ирчлээ. За арийнхаа үрээг нэг харахуудаа барай орохчоос арай чулаагүй шүү. Эндээс бас одоо нэг 3 4 км ирдээ бас одоо явах юм байна. За 8 9 2 үрээ хараад л одоо уршилахгүй амжихгүй юм байна да. Арын үрээнүүд дахиад одоо цулсан юм байна. 8 дээр хэр үрээ орж ирж байна. 51 номертой өнөө жил нэг 7 уралдад 7 дөрвөлээд байгаа хурдан хэрвээ Айдгийн амдрын хурдан хэрвээ Өмнөг аймгийн Болгон сумаас за Хаачингийн Бачулууны хурдан хүрэн үрээ бол одоо 8 дээр одоо гарч ирсэн. За Хаачингийн Бачулуун алдартын хурдан хүрэн үрээ бол одоо энэ өдрийн бэр зингэл нааданд их сайхан өдөр уралдаж байгаа одоо жоохон үлдсэн. Арай нэг жаахан тийм нэг нөгөө тавгандаа жоохон хүнд үртэй байгаа юм шиг байна. За ингээд үзүүрийн одоо 7 үрээ бол одоо ерөн тоосон нөрөөтэйгээ холбож аваад таралцсан шүү. Хуйгийн Эрдэнэ баатарын хурдан хамарцгаа хэрэг Мягмар сүрэнгийн Хүрэл баатар уяаж уяасуудыг харуулж байгаа хөнгөлсөн хэвээрээ Монгол улсын тутмандаа уяаж Төдөн найштын Батөргийн унаган атуу Дундгай аймгийн Хол сумын Будын Ариун бат жаагурслаараа Будын Ариун балтын унаган атуу болго за сум нумны цагдаагийн хэлцээ эрүүгийн хэсгийн дараага дэд туранда Бадам өчрийн Батэрдний хурдан хул үрээ Дундгайн Дуусын Амбатын баян Жаргал уяасуудыг харуулж байгаа. За Чоймпрлийн уучрлуулж байгаа Шанг ТТ компани Хурцбаатарын ардны хамтын хурдан
Боруури одоо дөрөв рүү орж ирсэн. Тэд турандагийн хурдан хэрвээ наадалт нь байгаа. За хээр халдан үрээ жоохон цаашаа ханарах гээд байдаг чинь буруудаагаа. За хамбогдын хэр халдан үрээ хурандагийн худураа хоёр цаашаа нэг ханарч үдсэн. Наадалт нь хурандагийн хэрвээ 99 номертой. За цаадалт нь ямар үрээ одоо яваад байгаа жоохон ойртгоо. Нараа хайтар ятаагаад өнөө. Айргийн давтар бол одоо хурцаатын хартан хамтын хурдан буруу 6 дээр хурандагийн шарга үрээ 744 номертой мөрдөн отгон нэмрийн хурдан халтар үрээ байгаа. За 3 рүү 4 рүү Эрдэнэ сангийн үеч хурдуулж байгаа 14 номертой мөрдөн Дундгой аймгийн дуу сумын Эрдэнэ хотын баян сангийн уяа салгын даруулж байгаа Өмнөг аймгийн Хамбогд сумын Баталцын Нарнбаатарын хурдан хулуурай. За Хамбогдын 2 үрээ, Хурандагийн 2 үрээ гарч ирсэн дээгөө. За ингээд 91 номертой мөрдөн хэр халдсан үрээ гарсан дагаас өнгөж уралдсан. За цагдаагийн өдрийн дэд туранда Батмөр Чирийн Батэрдний хурдан хэр үрээ нөнгөн дээр гарч ирлээ. Түүний ардал дээр Өмнөг аймгийн Хамбогд сумын Баталцын Нарнбаатарын хурдан хул халдсан үрээ Дундгойн дуусын Эрдэнэ хотын баян сан үеч хурдуулж байгаа. 91 номертой гарсан дагаас эхэлж уралдсан. Хамбогд сумын хоёрын Эрдэнэ хотын ямарцгаа хэрвээ Айргийн гурвтаар гарч ирсэн. За ингээд энэ өдрийн бэрц ингээд наадан Дундгой аймгийн Луу сумын аймгийн алдартай Гамбатын Мэмжиргалын хойж хурдуулж байгаа цагдаагийн дэд туранда Батмөр Чирийн Батэрдний хурдан алдартай харал сайхан дөрвүүлж байгааг та охин одоо хэлсэн харж байна. Аман хүзүүндээр Дундгой аймгийн Луу сумын уяаж Эрдэнэ хотын баян сангийн хойж хурдуулж байгаа Өмнөг аймгийн Хамбогд сумын уяаж Баталцын Нарнбаатарын хурдан хул халдан үрээ хурдаллаа. Айргийн гурав гарсан дагаас хөнгөлж уралсан Өмнөг аймгийн Хамбогд сумын хоёрын Эрдэнэ хотын хэр халдан үрээ Айргийн дөрөв дахиад одоо хуранда Батэрдний одоо хурдан хулуурай. Айргийн дөрөв дурталлаа. Айргийн давд Шанхтити Хурцбаатарын Эрдэнэ хамтын хурдан буруу хурдалсан бол Хурандагийн шарга үрээ 1 номертой хурдад 6 дурталлаа. 44 номертой мөрдсөн отгон нэмрийн хурдан алтар үрээ 7 дурталлаа. Өмнөг аймгийн хангалтбар жаргал сайхны отгон нэмрийн хурдан алтар үрээ 7 дурталлаа. За өдөрийн 7 үрээ орсон. За 8 9 10 үрээ нүүд. За өдөрийн 7 үрээ бол одоо ийм айхтар цугсан юм байна. Өнөөдөр бас одоо нутгийнхаа сайхан нааданд 3 үрээ мордуулаа, 3-удаа үзүүр сайхан уралдаа, 2 нь багтаа тийм ээ. Өөрийгөө танилцуулаад сэтгэлдээ болцгүй юу? За намайг Дундгой аймгийн Эрдэнэ сумын яриат Батмөр Чирийн Батэрдний гэдэг би Цогццын сумын сум дундын цагдаа гэлцсэн эрүүг эсгийн дарга. Цагдаагийн дэд турандаа золтой. За сайхан 3 үрээ мордуулаа, 2 үрээ маань сайхан нэг нь төрөө, нэг нь 3-аар орлоо. Шарга үрээ маань хараахан бас хайрах тагцсангүй 6-аар тагхаа баяртай бай. Энэ Дундгой холдын будын хариун болдын унгаа гэдэг хүний хайр унгаа дуунууд тий. Өөрөө ороод ирсэн байна унгаа эзэн нь хадмаар. Бол үрээ сая одоо Эрдэнэ талаад харагдсан тий. Эрдэнэ талаад ам үзүүлж ирсэн. За тэгээд одоо ойгоо тэмдэглэж байгаа энэ уурхаан зон олондоо Цогцын нутгийн зон олондоо бас сайхан баярын мэнд биш. За Цогццын сумын 102 жилийн 5 толгой 60 жилийн баяр наадмын мэндийг энэ сумынхаа энэ уурхайчин хамт олондоо бүгдэнд нь баярын мэнд өргөе. Тэгээ сайхан наадаараа хэлчихье. За баярлалаа. Олон сайхан наадан дайраг дөрөв. За баярлалаа. За хурдан марадуутай барж амчиг гэж өнөөдөр сайн баярлаа. За баяр хүргэе яах юм бэ? Өөрийгөө танилцуулаад сэтгэлээ болцгүй. За баярлалаа. Өмнөг аймгийн Цогтгой сумын алдартай Бүтрэнгийн чамглах залуу байна. За буруу өнгөрсөн жил одоо энэ суманд дайрагдсан баг тийм ээ. Тэгээ өнгөрсөн жил Сүнг таагийн суманд урагт орж ирсэн. Энэ жил ахаа харагдлаа тий. Хишиг халдсан газрын эзэн тогтсон унгаа дуу юу? Тий манай тоогийн унгаа дуу. Эцэг нь 2021 оны Сэлэнг аймагт болсон улсын өмссөн уралдаанд сонгомжийн дунд ангилалд харигдж ирсэн хурдан бар алцалцах тийм намдын хөрлөө татманлаг унгаа. Тэгээ их нь холд сумын Монгол улсын манлайч Бандагмаар сахах унган борог бүртгэж. За баяр наадмын зохион байгуулалт ямар шуухан болж байна? Бусад мөрд яаж уралдаж байна? За баяр наадам сайхан болж байна. Зохион байгуулалт сайтай нуурхаан өндөр сайхан болж байна. Бусад мөрд өглөө 2 ихнээс 8 давхсан тэгээ нэг нь 10 гарсан. За дахин мөрөг амжилт. За баярлалаа. Хамбогд сумын хоёрын Эрдэнэ бат гэдэг. Хоёрын Эрдэнэ бат. За хэр халдсан үрээ өнөө жил аймагтаа харагдсан баг тийм ээ. За аймагт амууд үзсэн. Одон мөчлөгийн сайхан ярьж өгөөч. Тод малайш Бацаргой унгаа дуу. Дааган насандаа яаж уралд зүрээ вэ? Дааган насанд нь аваад би уралдуулааг өнцөө. Хамбогдын хөрөлдөө. Тий. Манай уяач Хөрөлбаатар. За Хөрөлбаатарт маш их баярлалаа гэж хэлж байна. Өнөөдөр одоо тууж өнгөлөөд бай тийм ээ. Тэглээ. Сайхан байна. За дахин мөрөг амжилт. За баярлалаа. За баяр хүргэе. Өнөөдөр хурдан хулуураа бас сайхан уралдаж аман үзүүллээ. Тийм ээ өөрийгөө танилцуулаа сэтгэлээ болцохгүй. За Дундгой аймгийн Луу сумын яриат Эрдэнэ хотын баян сан гэж байна. Хулуураа сая далайд харагчаад ирсэн үү? Тий, далайд гурвалжууд ирсэн. Хамбогдын хүний нэр дээр уралдуу сая. Тий, Хамбогд компани захирал Нарнбаатар. Удам мөчлөгийн сайхан яриад. Энэ Дундгой аймгийн Эрдэнэ талаас сумын яриат Батбаатарын бүр базар гэж. Наад зам гурав. Даагандаа ер нь яаж уралдсан вэ? Нодон дааг уягтааг энэ жил 2 уралдаал хулдад нэг харагдаад далайд нэг харагдчихлаа. Тэгэл. Хурдан ер нь одоо энэ цэцгийн нутаг дээр уралдаж юу? Аас нодно тэр ирсэн. Уралдаж ирсэн.
За баяр наадмын зохион байгуулалт ямар шуухан болж байна. Зохион байгуулалт сайхан болж байна уу? За дахин мөргийн амжилт хүсье. За баярлалаа. Энэ сайхан нутагт бас ойрхон ирж уралддаг. Тэ 10 жилийн өмнө тэр хэний нөгөө халзангийн Ганбаатар унган загал өрөөс. За өөрийн унган биш тий. Гурвалж ирсэн тий. Тэгээ 10 жилийн дараа өнөөдөр бас шүтлээ өрөө. Сумын унган шүтлээ 2 чүрээ сайхан төрөө хайргаар ортлоо маш. 2 өрөөнийхөө ихтлийн удмуудыг ярьж байна. Энэ болохоор энэ халтар нь Алтан гац гадууны. За. Авраг хэрэг. Ажгаагийн алтан тий, ажгаагийн алтан гац авраг хэрэг гадууны. Ихтэй. Төлийн төлгөөт. Эцэг нь болохоор манай алтар ал заазрах анхны. Тэр хул нь болохоор бас алтар алзангих бас нөө уугнагийн таншиг цагааны уугнаа. За халзангийн. Тий, уугнагийн хонгорын толгол өгт. За энэ дэвжэн дээрээс олон сайхан айраг дээр өртсөн хүн бас одоо унган 2 үрээгийн айрагд болсон энэ одоо уурхаан зан олонд Өлзийдний цогцлын сумын зан олонд бас сайхан барийн мэнд шүү. За түүх цайхын 60 жилийн болон цогцлын сум үүсэн байгуулагдсны 102 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Энэ сайхан говь нутгийнхаа ард түмэнд энэ сайхан баярын мэндийг хүргье. Бүгдэнд наз жаргал өргүүлэх сайн сайхан. За дахин мөргийн нутгийнхаа бүсэд бас айраг дөрөвтэй сайхан надаараа. За баярлалаа. Чанд сорсон шүтлэн насны уралдаанд Аман амгийн цогцлын сумын харьяат залууяж Батам мочрын батэрдний халтар туруу магна турдалж аман хөзөн аман амгийн хамбог сумын харьяат сумын алдар туяж Батулцын Наранбаатрын хул халзан Аргийн гурут аман амгийн хамбог сумын харьяат залууяж Хуйгагийн Эрдэнэбаатрын хамар цагаан хар Аргийн дурут аман амгийн цогцлын сумын уяж залууяж Батам мочрын батэрдний хул Аргийн товд дундгова амгийн сайхан ова сумын уяж залууяж Хурцбаатрын арднаа хандын бур халзан Энэл хурдан сайхан гулгуудыг архим шинжэн гэвэл Холлан хоёр чигтаа хүн шумгөр хшуута хурта тарган нууцанда хурдан шинжэн варранда буян гიშгэн сууданда бошуудэргэн сагаганда домбура хамарта дуран харнууд таахынди чинна чааж таавнэнгэн тохомта Алтан тэллүр магнагаран агри салхиарн дэгтэн хурдалж алла хоёрын ударан алсын бараа харн дэгтэн хурдалж хүчрээ дөрвөн тураагаран газрыг хөрсэй өнгөлн дэгдэж хонгийн жигөр хулангийн даастаа хурдан За энэхүү Алтан гац содонд Өмнө аймгийн цогцлын сум үүсгэн байгуулагдсны 102 жилийн хөдөлмөрийн авьяаны улаан дугийн одонтой орон нутгийн өмчөд 5-7 хувьцаат компани үүсгэн байгуулагдсны 60 жилийн омбир цэнгэл наадмын шүтлэн насны мөрдийн уралдаанд төрүүлж яригдсан хурдан хөлгүүдийн алтар цолыг айлтган сонирдууллаа. За шагналыг Өмнө аймгийн цогцлын сумын засаг дарга Баттөвшин нэргүүтэй орон нутгийн удирдлагууд энэхүү гардуулан өгж өргөж байгааг үзэгч та охин дэлгэн гарч байна. За Өмнө аймгийн цогцлын сумнан байрлах 5-7 хувьцаат компани үүсгэн байгуулагдсны 60 жилийн омбир цэнгэл наадам энэхүү өргөн дэлгэр ёслол дэлгэр сайхан зохион байгуулагдаж энэ цаг мөчид хурдан шүтэн насны мөрдийн уралдаанд төрүүлж яригдсан хөлгүүдийн алтар цолыг дуудаж бай шагналыг гардуулан өгж баригдж байна. Түшээдхэн аймгийн Ог Түшээгүний өшөөний их шинхтэн уулын оролцоо одоогийн Өмнө аймгийн цогцлын сумын Сэр дугийн нутаг Өгөөмөр уулын баруун хойд үзүүр Цэцэн уулын ард 5 жижиг толгодынхоо нэрээр нэрлэгдсэн ийм одоо сайхан урхаа үүсэл өгдлийнхөө 60 жилийн омбир цэнгэл наадмыг ийм хүргэн дэлгэр сайхан тэмдэглэж байна.